Сайн байцгаана уу? За 7 дугаар сартай холбоотой мэдээлэл энэ удаагийн видеогоор оруулах гэж байна. За ярихаас өмнө та бүхэн мэдээллийн чанартай зүйл төлөвлөе. Тэгэхээр 7 сарын 2-оос 4-ний хооронд Playtime дээр би одоо байж ах болно. Тэгэхээр Playtime дээр Replay Market-тэй ойрхон одоо асар майхан байх ба тэн дээр одоо над дээр ирж уулзах сонирхолтой ерөнхийдөө надтай одоо ярилцъя, нүүрнүүрээ харж уулзах сонирхолтой байгаа хүмүүс маань тэнцээ ирээд асуултаа асуугаад надтай тодорхой цаг хугацаа өнгөрүүлж болох нэ. Тэгэхээр миний зүгээс одоо ерөнхийдөө бол илүү хувь хүний чанартай уншлагуудыг тэнцээ гаргаж өгч болж байна. За дээрэс нь одоо хосын харилцаатай холбоотой асуудлууд, ер нь ажил карьертэй холбоотой ч гэсэндээ асуудлуудаа та мэдэж авъя. Ялангуяа одоо нүүрнүүрээ харж уулзъя гэж байгаа хүмүүс маань тэнцээ ирээрэй. Тэгэхээр 7 сарын 2-оос 4-ний хооронд тэнцээ байж ах нь байна. За нөгөө талаас болохоор 7 дугаар сар. За астрологийн хувьд бол 7 дугаар сар нэлээд олон үйл явдалтай сарууд одоо сарын 1 бол болно. Яагаад тэгэхээр дараагийн 6 сар болохоор илүү хурдцтай, илүү олон үйл явдлуудыг татсан одоо ийм сар болох нэ. За 7 дугаар сарыг харах юм бол хамгийн түрүүнд одоо Бархас уд гариг маань одоо Chiron гэдэг астероидтой за хүн холбоосыг бол татаж эхэлснээр 7 дугаар сар бол эхэлж байна. Тэгэхээр 7 дугаар сард одоо Chiron бол байршлаа солиод дөнгөж 0% налуутай үхрийн ордонд одоо дараагийн 7 жилийг бол үдэхээр ирсэн ба. За тэгэхээр Chiron гэдэг жижиг астероид бол одоо хүн дотоод сэтгэл зүйдээ юуг эдгэж ангаах, өөрчлөх ёстой юм. За магадгүй хүмүүс маань сэтгэлийн ямар шарахтай явдیں۔ За энэ шарах нь өөрөө ямархуу байдлаар одоо цаг хугацаанд эдгэж илаарчдаг вэ гэдгийг ерөнхийдөө бол харуулдаг юм жижиг астероид байдаг. Тэгэхээр энэ астероид маань одоо байршлаа дараагийн 7 жил дээр одоо үхрийн ордонд ирчихсэн байгаа ба энэ үйл явдал маань Chiron бол одоо хоньны ордноос гараад үхрийн ордонд 6 дугаар сарын 19-ний өдөр ирж байршсан. За тэгтээ буцаж ухрах хөдөлгөөнийг одоо хийгээд бас урагшлах хөдөлгөөнийг бол хийн. Тэгэхээр энэ одоо шархацсан одоо wounded healer гэж үздэг. Энэ шархацсан одоо Centauri-г одоо дүрсэлдэг энэхүү жижиг астероид маань үхрийн ордонд дараагийн 7 жил байрснараа ер нь өөрөө чинь үнцэн гэж зүйл юу юм? Өөртөө хүн яаж хандах ёстой юм? Өөрөө чинь одоо бие махбод, бие физиологи, санхүүгийн байдал ялангуяа бие физиологитой холбоотой body shame гэдэг маш олон ийм одоо асуудлуудыг тань дээр хөндөж ирэх ба ерөнхийдөө бол таны материаллык одоо орчин, за санхүү эдэлж хэрэгжилж байгаа зүйлүүд болон эрүүл мэнд, бие махбод гэсэн зүйлүүдтэй шууд холбогдож байгаа. Тэгэхээр үхрийн орд бол биеийн хэсгийг хариуцдаг. Үхрийн орд бас одоо ерөнхий хүний body part гэж үзэхээс гадна одоо биеийн хэсгүүдээс гадна санхүүгийн асуудал, таны хурааж хоримтлуулсан зүйл юм уу? Эсвэл бол та өөрийгөө илэрхийлэхдээ ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай байдгүй. Энэ болгоны чинь одоо хариуцж байдаг энэ жижиг астероид дараагийн 7 жил үхрийн ордонд байршснаар хүмүүсийн маань хувь санхүүгийн асуудал, мөнгө төрхтэй харилцах харилцаа, за дээрэс нь одоо өөрийнхөө одоо өөрийнхөө бие физиологитой илүү их газардаж ингэж бууж ирэх гэх юм уу. Ерөнхийдөө бол өөрийнхөө махбодыг илүү та энэ үеэр ингээд анзаарч өөртөөгөө илүү их ингээд харилцаа тогтоох гэх юм уу, зөвхөн бодол санаандаа одоо юу гэдэг зориг тэмүүлэх гэхээс илүү тэгэр өөрийнхөө сэтгэл зүрх, өөрийнхөө бие физиологи өөртөө эргэж ирэхийг боломжийг энэхүү одоо үе маань бас нэг талаараа өгөхөөс гадна сэтгэл зүйдээ ямар нэгэн шарахтай, өөртөө итгэлгүй, өөрийгөө голдог, өөрийгөө үнэлдэггүй, эсвэл тодорхой хэмжээгээр өөртөө итгэдэггүй, өөрийнхөө үн цэнийг олж хараагүй хүмүүсийн маань хувьд энэхүү өөрчлөлт бол дараагийн 7 жилийн хувьд бол маш идэвхтэй эдгэрлийг одоо илэрхийлэн одоо танд нөлөөлөх болно. За тэгэхээр бол мэдээж одоо 7 сарын 1 гэхэд энэхүү гариг маань Бархас уд гаригтай одоо хүнд огтлцол одоо холбоосуудыг үүсгэж байгаа учраас энэ маань одоо таныг нэг талаараа дээрх зүйлтэйгээ илүү их одоо ажиллах боломжийг мэдрүүлсэн юм үйл явдлаар бас өрнүүлэхийг үгүйсэх байна. За тэгэхээр бол мэдээж хамгийн одоо таатай чухал гаригуудын нэг болох Бархас уд гариг. За Бархас уд гариг маань 2026 оны 7 сард гэхэд аль хэдийн одоо 0% налуутай Арслангийн орд руу орсон байх болно. Яагаад тэгэхээр Арслан бол
гал одоо махбодтой, за нарны одоо эрч хүч энергиэр удирдуулдаг, нараар удирдуулдаг, маш өөртөө итгэлтэй, урам зоригтой, өөрийгөө ямар нэгэн байдлаар анхаарлын төвд аваачих сонирхолтой ийм одоо орд байдаг бол яг одоо энэхүү дараагийн бүтэн 1 жил буюу 12 сарын турш Арслангийн ордонд байгаа Бархас Бод гариг маань таныг илүү өөртөө итгэлтэй яаж байх вэ? Яаж өөрийгөө илүү бүтээлчээр харуулах вэ? За ямар авиас бэлэг танд байдгийг. Энэ авиас бэлгээ та ямархуу байдлаар бусдад харуулах ёстой юм. За дээрэс нь таны одоо тодорхой хэмжээгээр өөртөө итгэж бүтээж бусдад өөрийнхөө одоо чадамжийг харуулдаг энэ хэсэг чинь хаана байдгийг. Үүн дээр чинь Бархас Бод гариг очсноор таны ерөнхий одоо тэр харуулах гэдэг бүтээх гэдэг авиас бэлэг зүйлүүд чинь илүү томруулж өргөжүүлж илүү их одоо харуулах боломжоор хангаж өгнө. За нөгөө талаасаа болохоор Арслангийн орд өөрөө загвар, фэшн, хувцлалт, стил, имижийг бас тодорхой хэмжээгээр хариуцж байгаа. Тэгэхээр дараагийн бүтэн 1 жил бол мэдээж одоо хувцс, загвар, фэшн, дизайн зүйлүүд бол илүү их одоо цэцэглэн хөгжих болон илүү их олон анхаарлын төв татсан үйл явдлуудыг бол татахыг үгүйсэхгүй. За дээрэс нь одоо Арслангийн ордоор удирдуулдаг улс орнуудад ямар нэгэн өөрчлөлтүүд бас гарах өндөр боломжтой. Мэдээж энэ бол хамгийн наазах нь хэл одоо Арслангийн ордоор удирдуулдаг улс бол Франц улс байх бүрэн боломжтой. Тэгэхээр Франц улсын хувьд илүү эерэг өөрчлөлтүүд одоо улс их оронд нь одоо гарахыг үгүйсэхгүй харагдаж байна. Арслангийн ордоор удирдуулдаг хотууд байгаа. За хотууд маань бас ямар өөрчлөлтүүдийг эерэг болон одоо талаараа даван туулах нь гэх мэтчлэн олон үйл явдлууд бол энэ Бархас Бод гариг Арслангийн орд руу шилжснээрээ бол харуулах бүрэн боломжтой. За нөгөө талаасаа болохоор одоо энэ дараагийн бүтэн одоо 1 жил Арслангийн ордонд Бархас Бод гариг байршснаар ордуудад ямар нөлөөлөл авчрах вэ гэдэг дээр одоо энэ удаагийн мэдээлэл дээр бол ярьж хэлж явах болно. Тэгэхээр мэдээж одоо орд болгон дээр ямар нэгэн энергийн шифт одоо эерэг өөрчлөлтүүдийг бол Бархас Бод маань татах ёстой. За мэдээж энэ дундаас хамгийн их одоо юу гэдэг нь эерэг боломжуудаар хангагдж байгаа ордууд бол мэдээж одоо бүх маскулин ордууд гэж ярьдаг тийм. Маскулин гэдэг маань одоо ордууд гэж үздэг. Тэрэнд агаар болон гал бие махбодууд бол ордог. Тэгэхээр агаар болон гал бие махбод дээр ямар нэгэн гариг нь одоо байршиж байгаа хүмүүсийн хувьд бол дараагийн бүтэн 1 жил бол нэлээд одоо өөрчлөлтүүдийг бол татна. Таны хувьд харин энэ өөрчлөлтөндөө хэр бэлэн байж, хэр одоо ирж байгаа боломжуудыг акшн буюу ажил хэрэг болгож, алхам болгож чадах вэ гэдгээ илүү их анхаарах хэрэгтэй. Мэдээж одоо зүгээр суугаад тахт чинь бүх зүйл болохгүй. Мэдээж ирж байгаа боломж төр та ямар нэгэн байдлаар илүү яаж төвхтэй хандах уу, яаж илүү нөлөөлөх үү гэдэгтээ илүү одоо анхаарах ёстой. За үүнд одоо ордуудыг хэлэх юм бол агаар бие махбодтой, ихэр, жинлүүр, бомб, гал бие махбодтой, хонь, арслан, нум. За энэ одоо ордууд маань илүү одоо юм акшн буюу маскулин буюу алхам хийх ёстой илүү олон одоо зүйлүүдийг ажил хэрэг болгож бүтээхийн тулд зорих ёстой. Бас дээрэс нь ирж байгаа зүйлүүдийнхаа араас өөрөө идэвхтэй хөөцөлдөх шаардлагатай. За ингэж ерөнхийдөө бол таны одоо хийх гээд байгаа зүйлүүдийн үр дүн болон алхмууд болон одоо суурь тавигдах бүрэн боломжтой болох нэ. За нөгөө талаасаа болохоор 7 дугаар сар руугаа эргээд анхаарлаа хандуулъя. Тэгэхээр 7 дугаар сар маань юугаар одоо өөрчлөлтүүдийг татах вэ гэхээр түрүүн хэлсэн яг одоо Бархас Бод гариг хүн толгоосыг Кайрон татна. За 7 сарын 3-нд болохоор Бархас Бод гариг маань одоо хувь тавилангийн зангилаатай холбоо одоо тогтоох. За дээрэс нь 7 сарын 7-нд Далайн ван гариг ухрах хөдөлгөөний хоньны ордонд хийн. Дээрэс нь 7 сарын 9-нд Сугар гариг байршлаа солиод одоо Арслангийн ордонд байгаа бол охины орд руу шилжилт хөдөлгөөнийг хийн. Тэнцэнэ 20 гаруй хоног ерөнхийдөө бол болно. За 7 сарын 14-нд шин сар Мэлхийн ордонд гарна. 7 сарын 18-нд одоо маш гоё юм одоо эерэг холбоосуудыг Тэнгэрийн ван, Дэлхийн ван гариг хоорондоо одоо үүсгэн. Тэгэхээр бол энэ гадна талын гаригууд одоо юу гэдэг нь эерэг холбоосууд үүсгээд ирэхээр маш олон ийм бүтээлч одоо санаанууд төрдөг. Жишээлбэл Далайн ван, Тэнгэрийн ван, Дэлхийн ван гэсэн гаригууд бол мэдээж таны хувьд ингээд илүү далд ухамсарт чинь илүү одоо бүтээлч байдлаар
илүү мэдрэмж байдлаар одоо үүсч идэг юм одоо гадна талын гаригуд байгаа. Тэгэхээр энэ үеэр таны хувьд магадгүй мэдрэмж чинь, зөн совин чинь, бүтээлч байдал чинь одоо сонсох, хүртэх, мэдрэх одоо юу гэдэг нь чадамжууд чинь илүү их идэвхжих өндөр боломжтой. За нөгөө талаасаа бас энэ гаригуд маань эрг холбоосуудыг тогтоогоод эхлэхээр нэг төрлийн одоо бүтээлчээс гадна ингээд нэг тийм дотоод сэтгэл зүйн одоо баяр баясгалан одоо мэдрэмж илүү одоо зүүн совингоор ирэх одоо дуу хоолой мэдрэмжүүд энэ төр илүү идэвхтэй болохыг үүсэхгүй. За нөгөө талаасаа энэ одоо гаригуд маань эрг холбоосууд тогтоосноор ямар нэгэн байдлаар загсны орд, бомбын орд, тийм үү хилэнцгийн орд гэсэн ордуудад тодорхой хэмжээний асуудлыг даван тулахад илүү зөөлөн, илүү амар, илүү одоо болохоос гадна илүү их идэрхлийг бас үүсгэх өндөр боломжтой болох нэ. За тэгээд 7 дугаар сард мэдээж бууд гараг тэр чигтээ урах хөдөлгөөнтэй явж байгаа. Тэгээд 7 сарын 23 гэхэд бууд гараг маань урагшлах хөдөлгөөнийг хийнэ. За мэдээж энэ үед аль хэдийн нар маань Арслангийн ордонд 7 сарын 22-нд орсон байхаар харагдчихэв. За Далааван Дэлхийван гараг бас хоорондоо дахин эрг холбоос тогтоосноор ерөнхийдөө бол айгүй тийм зүүн совин мэдрэмж илүү psychic одоо юм энерги гэдэг бас энэхүү хоёр гараг маань одоо өгч байдаг. За 7 сарын 26-нд Санжир гараг маань ухрах хөдөлгөөнийг хоньны ордондоо ойролцоогоор 14% нь алуудаа ухрах хөдөлгөөнийг бол хийж эхлэхээр харагдаж байна. За 7 сарын 26-нд дэлхий одоо хувь тавилангийн зангилаа дараагийн 18 сарын одоо идэвхтэйгээр бомб болон Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийж эхлэх нь байна. За бүтэн сар 7 сарын 29-нд бомбын ордонд гарах нэ. За энэ мэдээлүүд маань ерөнхийдөө энэ одоо 7 дугаар сар дээр нөлөөлөх мэдээллүүд байгаа. За тэгэхээр 7 дугаар сар бол нэг төрлийн одоо маш олон ийм одоо trine буюу sextile гэсэн ийм энергиуд бол агай идэвхтэй. Бид нар бол ингээд одоо нэлийн ийм асуудалтай биш, илүү одоо эерэг ийм энергиудыг бол татна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар таны хувьд эерэг энерги гэдэг байгаа маань альва зүйлийг илүү бүтээлчээр харах, асуудлыг илүү зөвлөмөр даван туулах, айхтар одоо заавал одоо тэмцэлтэй асуудалтай биш боловч илүү одоо зөвлөнөр хандах, асуудлыг илүү их эргээр олж харах, асуудлыг илүү одоо аргалж болох үз гэх юм уу да. Мөрхөө байдлаар даван туулах бүрэн боломжтой болно. За нөгөө талаасаа болохоор ер нь бол Далааван гараг маань байршлаа солиод хоньны ордонд ингээ байршиж байгаа. Бас дээрэс нь одоо энэ олон гал бие махбод, агаар бие махбодууд идэвхтэй болоод ирэхлээр хүмүүсээс ерөнхийдөө бол хийх гэж байгаа зүйлийнхээ араас заавал алхам хийх, зоригтой байх, шийдвэртэй байх шаардлагатай бол нэг талаараа бол бас харуулж байна. За тэгэхээр хоньны ордныхны маань хувьд дээрх одоо энэ болж байгаа үйл явдал ямар байдлаар нөлөөлөх юм. За ер нь бол дөнгөж одоо 7 дугаар сар гараад эхлэхэд л ихэнх хүмүүсийн маань хувьд за хоньны орд гэлтгүй ихэнх хүмүүсийн маань хувьд бол бага тэрхний үйл ажиллагаа айгүй идэвхтэй байна. Ягаад тэгэхээр ангараг гараг маань ихрийн ордонд одоо байршлаа сольчихсон. Тэгээд ихрийн ордонд нэлээд юм идэвхтэй Тэнгэрийн ман гарагтай одоо ялангуяа 7 сарын 1-ээс 7 сарын 5-ны хооронд айгүй идэвхтэй нөлөөллөг үүсгэн тийм болохоор хүмүүс маань өөрийнхөө төлөвлөөгүйгээр гинт одоо шийдвэр гаргах, за төлөвлөөгүй гинтийн алхмуудыг хийх, өөр зүйл хийндэ гэж бодож ирсэн. Гинт одоо шал өөр зүйл хийгээд явчих жишээ нь юм уу. Жишээлбэл төлөвлөж ирсэн зүйлүүдээ эсвэл маш өөр байдлаар шийдэлтэй болгож шийдэл гаргаж эхлэх гэдэг юм уу. Ингээд нэлээд өөр одоо төлөвлөөгүй алхмуудыг та хийж эхэлнэ. Тэгэхээр энэ төлөвлөөгүй алхам буюу Тэнгэрийн ман гараг ангараг гарагтай хамт аялснаар гэмтэл бэртэл гинтийн одоо үйл хөдөлгөөн чинь одоо ямар нэгэн байдлаар танд хамгийн муугаар ярих юм бол аваар осол гэмтэл бэртлийг бол авчирна. Хамгийн сайнараа ярих юм бол та илүү зөв шийдлүүдийг өөрийнхөө харилцаа, холбоо, төлөвлөгөөн дээрээ олж хараад үнэлгээгээ чиглэсэн шийдлийг гаргаж чадах нэ. Тэгэхээр бол ордуудад маань энэхүү одоо үе маань нэг төрлийн шийдэлтэй, эерэг одоо шийдэлтэй үе бол ирэхээс гадна харин хит их одоо бодлогогүй алхмаасаа болж гэмтэл бэртэл дүртгөөс л зайлсхийх шаардлагатай. За нөгөө талаас таны оюун санаа, бодол санаа ерөөдөө хүмүүс маань их тийм яг тийм олон талаас нь их тийм юмыг ингээд харсан, төлөвлөсөн магадгүй
гинт одоо хэлэхгүй байж байгаад хэлчихдэг, дараа нь буцааж аваад өөрчлөе гэж боддог ч юм уу, нэг тийм хувьсгануур одоо ийм хувьссан одоо ийм хэв шинжид murable одоо ордууд идэвхтэй байгаа учраас ийм хэв шинжид орох нэ гэсэн. За нөгөө талаасаа болохоор мэдээж одоо нар маань 7 сард мэлхийн ордонд идэвхтэй ингээд байж ах үе, бод гариг ухрах хөдөлгөөнийг одоо хийж гисэн явж байгаа үе мэлхийн ордонд. Тэгэхээр энэ үеэр бол мэдээж гэр бүл болон таны өөрөө чинь одоо гол ажил мэргэжил болон гэр бүлийн амьдрал гэдэг зүйл дээр маш олон зохицуулах ёстой ийм шийдэх ёстой асуудлууд бол үргэлжлүүлэн одоо таны хувьд санаа сэтгэлийн чинь зовоосоор байх нэ гэсэн үг. Тийм болохоор бод гариг ухрах хөдөлгөөн хийсэн байгаа энэ үеүүдэд урд нь дуусгаагүй байсан ажлуудаа үргэлжлүүлэн дуусгахыг хичээх хэрэгтэй. Урд нь төлөвлөж ирсэн ажлууд эргэн гарч ирэх өндөр боломжтой. За нөгөө талаасаа мэдээж одоо 7 сарын 23 гэхэд бод гариг маань урагшлах хөдөлгөөнийг хийснээр ерөнхийдөө бол илүү олон төлөвлөөгүй одоо яаран сандарсан ойлгомжгүй байгаа асуудлууд илүү зөв төвшигээ шийдэгдэх өндөр боломжтой болно. Гэхдээ бол таны хувьд мэдээж энэ үеэр шин зүйл эхлүүлэхгүй бол хүчин зүйлүүд чинь үргэлжлүүлэн одоо хийгээд яваад амжаад явах бүрэн боломжтой гэж бол харагдаж байна. За тэгээд мэдээж түрүүн ярьснаар одоо ордуудад маань ямархуу нөлөөллүүдийг ирж байгаа энэ үе маань авчрах вэ? Ордууд маань ямархуу одоо зүйлүүдийг энэ 7 сар тулгана гэдгийг бол хэрэгж байна. За тэгэхээр хоньны ордоос ахуулаад ерөнхийдөө бол ярина. Тэгэхээр хоньны ордныхны маань хувьд энэ 7 дугаар сар за хамгийн түрүүнд бол одоо нэлээд олон үйл явдлууд мэдээж таны бүтээлч байдал дээр гарч ирнэ. За тэгэхээр Арслангийн орд руу Бархас уд гариг маань шилжилт хөдөлгөөнийг хийсэн. Тэгэхээр энэ маань таныг нэг төрлийн айгуу тийм бүтээлч байхыг шаардж байгаа үе бол эхэлж байна. Бүтэн дараагийн 1 жил бол та мэдээж маш их бүтээлч болох нь байна. Үр хүүхдүүдтэйгээ илүү их харилцаа сайжрах нь байна. За дээрэс нь үр хүүхдүүдийн чинь амьдралд бас илүү одоо өөдрөг өөр шин содон одоо үйл явдлууд болох нь байна. За таны хувьд бас ингээд харах юм бол шинээр одоо ямар нэгэн спорт, урлаг, соёлын үйл ажиллагаанд оролцох, өөрийгөө илэрхийлэх, илүү их өөрийгөө харуулах, илүү их өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурах. Магадгүй та одоо жишээлбэл хувцлалтаа өөрчлөх, шинэ хувцалт одоо стайлыг сонгох, эсвэл та юу гэдэг одоо хүүхдүүдтэйгээ хамт хүүхдүүдийн чинь хувь сургууль соёл өөрчлөгдөх, сургууль соёлд орох, дээрээс нь хүүхд чинь ямар нэгэн шинэ хоббитой болох, эсвэл та ямар нэгэн шинэ хоббитой болох, та ямар нэгэн шинэ зүйлийг бүтээл болгон гаргах, та илүү авьяас бэлгээ ашиглах, өөрийнхөө урам зоригийг одоо өөрийнхөө манлайлагч байдлыг, өөрийнхөө одоо авьяас бэлгээ бүгднийг харуулсан ийм олон үр дүнтэй өөрчлөлтүүдийг татах нь бүтэн 1 жил таны амьдралд ерөнхийдөө бол 7 сараас ахуулаад бол болж эхэлнэ. За гэхдээ энэ мэдээлэл дээр бол би ерөнхий танд ярьж өгч байгаа. Ерөнхий одоо гарч ирж байгаа зүйлүүдээ бол оруулах шаардлагатай болно. Дахин одоо юу гэдэг наривчлан мэдээлэл авал мэдээж надтай холбогдож бас болох нэ. За энэ дараагийн одоо бас чухал үйл явдал гэвэл хоньны ордонд харах ёстой дараагийн нэг зүйл бол мэдээж санхүүгийн асуудал дээр та дараагийн бүтэн одоо юу гэдэг одоо 7 жилийн одоо нэлээд олон одоо харилцаа үүсгэх ёстой зүйлүүд бол гарч ирнэ. За тэгэхээр бид ихэнх хавцаа дурдаад яриад өнгөрсөн Chiron гэдэг астероид бол байршлаа солиод хоньны ордонд өнгөрсөн одоо бүтэн 7 жилиг байршиж байгаад эргээд одоо Үхрийн орд орчин буюу таны санхүүгийн байдал руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр санхүүгийн байдал руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа маань таныг ерөнхийдөө бол мөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаа яаж шийдэх вэ? За дээрээс нь мөнгө санхүүд чинь ямар асуудлууд үүсэж байгаа нь таны хувьд ер нь бол өөрт байгаа зүйлүүдэд хэр сэтгэл хангалуун байгаа юм. Өөрт байгаа зүйлүүдэд хэр илүү сэтгэл хангалуун байхаас гадна ер нь өөртөөгөө ямархуу харьцаатай байдгийг. Ер нь та одоо сүүлийн өнгөрсөн 7 жилд өөрийнхөө эрх чөлөөг олж авсан бол одоо санхүүгийн эрх чөлөөнд яаж хүрэх вэ гэдгийг илүү их та олж мэдсэн юм уу эсвэл анхаарсан өөрчлөгдсөн ийм зүйлүүдийг бол татна. За нөгөө талаасаа болохоор таны хувьд өөрт байгаа зүйл болон өөрийнхөө бие физиологийг өөрийнхөө одоо өөрийнхөө бие физиологи, өөртөө ихтэй байдал,
өөрийгөө олж харах өнцгүүд дээр илүү их ажиллах шаардлагатай болно. Магадгүй таны сэтгэл зүй талаасаа ч юм уу өөртөө сэтгэл хангалуун бус байдаг бол энэ үе маань таны яагаад ч юм эргэн харж өөртөөгөө ажиллах, яагаад өөрийгөө голоод байгаа, яагаад өөрийгөө өмнөхгүй байгаа вэ гэдгийг хүртэл илрүүлэн олж одоо энэний үнд суурийг олж тасдах гэдэг юм. Энэний үнд суурийг олж мэдснээр өөртөөгөө ажиллах гэдэг юм уу. За иймэрхүү боломжуудаар та хангагдаж эхлэхээр харагдчихэв. За энэ дараагийн одоо бас чухал үйл явдал бол хоньны ордныхынд юу болж байгаа вэ гэвэл мэдээж одоо будгаарыг ухрах хөдөлгөөнийг 7 сарын 23 хүртэл тэр чигтээ үргэлжлүүлж байгаа. Тэгэхээр хоньнуудад бол энэ одоо зүйл нэг төрлийн одоо юу гэдэг гэр бүлийн амьдрал, ажил, карьер гэдэг хоёр зүйл дээр хамгийн их шийдэх ёстой юм. Шийдэлтэй том юм зоримог алхмуудыг бол танаас илүү шаардсаар байх болохоор харагдчихэв. За ялангуяа таны хувьд ер нь 7 дугаар сар дээр хамгийн анхаарах ёстой 10 хоног гэвэл 7 сарын 1-ээс 7 сарын 10-ны хооронд бол харагдчихэв. Тухайн үед бол юу гэдэг маш олон онцгой сэтэл өөрчлөлтүүд ажил, карьер дээр чинь болон таны бүтээлч байдал, харилцаа холбоо дээр чинь гарч ирж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл та магад одоо ямар нэгэн газар руу одоо юу гэдэг ажил төрөл карьертэй холбоотой асуудал руугаа та одоо шийдэл гаргах гэж байгаа. За тэгээд ямар нэгэн бизнес дээрээ одоо шийдэл хийх гэж байгаа. Эсвэл ажлаа яаж явуулах вэ гэж бодоод байж байгаа одоо ямар нэгэн юм шийдлүүдийг олох гэдэг юм уу, маш хурдцтай асуудлаас хурдан гарах ч гэдэг юм уу. Ийм боломжууд бол тань дээр үүсгэр харагдаж байна. За нөгөө талаас болохоор хит яарч шийдвэр гаргаснараа бас та өөртөө гэмтэл бэртэл ямар нэгэн асуудлуудыг дуудах өндөр боломжтой гэдгийг бас анхаарах хэрэгцээтэй харагдаж байна. Ер нь бол таны хувьд ямар нэгэн байдлаар одоо асуудалд шийдэл гаргахдаа болгоомж гэдэг зүйлээ ер нь бодолцож үзэх хэрэгцээтэй. Нөгөө талаасаа ерөнхийдөө бол ямар нэгэн бизнес санаа, идея санаа, ажил бизнес төр чинь урд нь төлөвлөөгүй бас маш эерэг одоо санаанууд юм уу боломжууд гарч ирэхийг үгүйсэхгүй сар байна. Тийм болохоор ер нь бол хамгийн одоо анхаарах ёстой сар чинь ялангуяа хоньны ордынхны хувьд 7 сарын эхний одоо 10 болон 12 хоног бол маш чухал байна. Тэгээд дунд хэсэгт нь болохоор ерөнхийдөө бол шинэ сар мэлхийн ордонд одоо гарч эхэлснээр таны хувьд гэр бүл дээр болоод байгаа асуудлууд, гэр бүлтэй холбогдсон шийдэж чадахгүй байгаа асуудал дээр илүү зөв шийдэл, эерэг шийдлүүдийг бол авч эхэлнэ. Орон байраа нүүлгий суулгая, өөр газар очиж амьдрий гэж байгаа бол 7 сарын 14-өөс ахуулаад ер нь бол маш таатай юм үе эхлэхээр харагдаж байна. За нөгөө талаас таныг одоо удирддаг ангараг гариг маань ихрийн ордонд ихэнх цаг хугацаа байрших учраас та нэлээд завгуугаас гадна маш ойрхон аялсан аялал зүйлүүд таны амьдрал дээр асар идэвхтэй болж эхлэх гэж бол харагдаж байна. Тэгэхээр хоньнуудын маань хувьд маш завгүй тэгээд маш юм хөдөлгөөнтэй үйл явдалтай. За харилцаа холбоон дээр бас танаа одоо юу таны дүү юм уу, үеэл юм уу, ах дүүсээ ч хүмүүсийн амьдрал бас гинтийн шийдэл гарсан өөрчлөлтүүд бас болохоор гарч ирж байна. За дээрэс нь та нарын хоорондын харилцаа холбоо бас асар их өөрчлөлтүүдийг даган тулгаар харагдаж байна. Ерөнхийдөө бол таны хувьд маш их нааш цаашаа явсан завгүйгээс гадна маш олон одоо хүмүүстэй ойрхон уулздаг хүмүүстэйгээ маш олон шинэ одоо идея санаануудыг гаргаж ирэх, бас маш олон шинэ зүйлүүдийг хийж бүтээх боломжтой болж эхэлнэ. За ялангуяа одоо таны хувьд юу гэдэг эрүүл мэнд дээр бас энэ сар дэх анхаарал сайн сар байна. Эрүүл мэндэд анхаарахаас гадна одоо тодорхой хэмжээгээр эрүүл мэндтэй холбогдсон зүйл дээр анхаарах ёстой зүйл бол хоолны дайет, жин нэмэх гэдгээс бас анхаарах, чихэрлэг зүйлд хийдэг одоо автах томтгоос анхаарах гэдэг ийм зүйлүүд бол аягүй идэвхтэй байхаар харагдаж байна. За хоньны ордныхны маань хувьд мэдээж сарын сүүл бол нэлээд одоо үр өгөөжтэй болж эхэлнэ. Таны хувьд ямар нэгэн байдлаар одоо ямар нэгэн зүйл хийж бүтээгээд түүнийхээ үр шимийг хүртэх гээд за түүнийхээ одоо юу гэдэг цаашид ямархуу байдлаар хийж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр ингээд анхаарлыг хандуулж болох боломжтой үе эхэлнэ. Тэгэхээр та юу тарин түүнийгээ хурааж авах боломжтой болсон ийм мөчлөг бол эхэлж байна. Тэгэхээр таны хувьд ялангуяа 7 сарын 29 бол нэг талаараа одоо сар маань бомбын ордонд битүүрч нар бархасууд гарагтай аялж байгаа энэ өдөр дээр танд мэдээж одоо нэгт маш бүтээлч санаанууд төрөх, хоёрт гэхээр таны хийсэн бүтээсэн зүйл олон нийтэд хүрэх
хүрэх 3-т гэвэл таны хувьд ирээдүйн зорилгоо илүү их олж харж тодорхойлж илүү зөв шийдлүүдийг хийх боломжийг бол өгсөн ийм үйл явдлыг бол татна. Тэгэхээр бол ургацаа хурааж үр өгөөжөө хүртэх ийм боломжийг танд 7 сарын сүүлд өгч байна. За үхрийн ордныхны маань хувьд үхрийн ордныхны маань хувьд мэдээж ирж байгаа энэ 7 дугаар сар бол таны хувьд бас нэг амьсгаа авах бүрэн боломжийг өгж байгаа. За нөгөө талаараа бас эргээд таны ордонд Chiron астероид маань байршиж байгаа гэсэн үг. За тэгэхээр Chiron бол би энэ эхний хэсэгт ярьсан шархагдсан цэрэг буюу ямар нэгэн байдлаар таны астрологийн чартн дээр аливаа зүйлийг эдгээ жилаар шуулахад хамгийн их утга учирыг өгдөг. Дээрээс нь таны шарх өөрөө хаана байна вэ гэдгийг илүү ойлгох боломжийг өгч идэг ийм астероид байдаг. Тэгэхээр таны хувьд энэ астероид маань үхрийн ордонд байршиж дараагийн 7 жил ерөнхийдөө бол үхрийн ордонд байснаар танд ямар нэгэн байдлаар өөртөөгөө холбогдсон, өөрийнхөө ямар нэгэн сэтгэл зүйтэй холбогдсон асуудлыг олж нээх. За нөгөө талаасаа бас эргээд өөрийгөө анхаарах, өөртөөгөө ажиллах боломжуудыг өгөхөөс гадна өөрийн чинь хувьд магадгүй таны сэтгэл зүй, магадгүй таны гэр бүл, нөгөө талаараа таны ажил, карьер юм уу, эсвэл хүрээлэл зүйлүүд чинь таныг ямар нэгэн байдлаар хаана их эмзэглүүлж, хаана их өөрт чинь сэтгэл зүй талаасаа стресс авчирч юм уу, эсвэл эмзэг сэдв болж явдаг вэ гэдгийг чинь илүү их энэ үеэр сэдрэж өгнө. Тэгэхээр энэ жижиг астероид бол таныг эргээд өөрийг чинь эрх чөлөөтэй, өөртөө итгэлтэй, өөрийнхөө давуу болон сул талуудыг маш сайн ойлгож ямар нэгэн зүйл дээр өөрийгөө та дахин эдгэж ангааж илүү шинэлэг байдлаар танилцуулахад энэ хүү астероид маань дараагийн 7 жил таны ордонд байснараа танд илүү их мэдрүүлнэ. За нөгөө талаасаа болохоор 7 дугаар сард таны санхүүгийн байдал дээр бас нэлээд гинтийн өөрчлөлтүүд бол гарч эхлэх нэ. За ялангуяа 7 сарын 4-нд ангараг гараг Тэнгэрийн ван гарагтай аялснаар таны санхүү мөнгө төрхтэй холбогдсон асуудал дээр гинтийн зарлага үрлэг гарах. За дээрэс нь та бас гинт өөрийгөө илэрхийлэх шаардлагатай, бас дээрэс нь ямар нэгэн үүнтэй ч холбогдсон санхүүгийн зарлага үүсэх өндөр боломжтойг бол харуулж байна. За нөгөө талаасаа таны хувьд бас бусдтай ямар нэгэн маргаан мэтгэлцэн үл ойлголцлуудыг үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй. Ерөнхийдөө бол 7 сарын эхний 10 хоног бол танд тэр чигтээ санхүү мөнгөн дээр анхаарлаа хандуулж эргээд өөрийнхөө өвөрмөц сонирхож байгаа зүйлдээ илүү хөрөнгө оруулах юм боломжуудыг бол нээж өгч байна. За нөгөө талаасаа бол Далайн ван гараг 7 сарын 7-нд ухрах хөдөлгөөний хийж байгаа энэ маань таны хувьд ямар нэгэн байдлаар өөрт чинь сонирхол төрсөн бясалгал, за сүнслэг оршихуй, далд ухамсар зүйлүүдтэйгээ илүү их харьцаа үүсгэх, нөгөө талаараа магадгүй та бясалгалд явах юм уу, урд нь бясалгаж исэн бясалгалаа үргэлжлүүлэх өндөр боломжтой байна. Нөгөө талаасаа ямар нэгэн зүүд нойр таны амьдрал дээр юм уу, таны зүүд нойртой холбогдсон ийм зүйлүүд илүү идэвхтэй болж эхэлнэ. За дээрээс нь таны хувьд бас зүүн совин мэдрэмжүүд илүү их идэвхтэй болж эхлэх боломжтой ба юу үнэн, юу худал вэ гэдгийг бас илүү их мэдрэх ийм боломжийг энэ ухарч байгаа Далайн ван маань танд өгж эхэлнэ. За нөгөө талаасаа 7 сарын 9-ний өдөр сугар гараг охины орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа маань ялангуяа өхрүүдэд маань маш эерэг нөлөөтэй. Таны хувьд бол мэдээж энэ сугар гараг маань танд маш хамааралтай, маш чухал гараг. Та өөрөө өхөр маань өөрөө газар бие махбодтой орд. Танд бол мэдээж энэ сугар гарагийн байршил солилт бол нэлээд чухал эерэг өөрчлөлтүүдийг бол авчирна. Ялангуяа сугар гараг маань ихэнх хугацаанд буюу 7 сарыг дуустал 8 сар гартал бол мэдээж охины ордонд байна. Тэгэхээр охины ордонд байгаа нь танд альва зүйлийг хийж бүтээхэд маш эерэг ийм өөрчлөлтүүдийг өгсөн ийм үе бол эхлэх нэ. За дээрээс нь та илүү бүтээлч болох нь байна. Илүү өөрийгөө илэрхийлэх, авьяас бэлгийг харуулах, өөртөө итгэсэн ийм алхмуудыг амьдралдаа хийхэд асар нөлөөтэй сайн байхаас гадна өхрүүдэд маань ямар нэгэн байдлаар урд нь бодож исэн ажлуудаа эхлүүлэх, зоригтой алхам хийх, за ганц биеуд маань хий нэгэн үнэтэй уулзах юм уу болцох бүрэн боломжийг энэ үе маань 7 сар маань тэр чигтээ танд өгч байна. Харин таны хувьд анхаарах ёстой зүйл 7 сард юу байгаа вэ гэвэл мэдээж өөрийн чинь хувьд буд гараг урагшлах хөдөлгөөнийг эхлүүлтэл ямар нэгэн байдлаар та өөрийнхөө
гэр бүлийн амьдрал дээр юм уу одоо ямар нэгэн зүйлүүдийг анхаарахгүй одоо гэртээ ямар нэгэн зүйл худалдаж авах, гэртээ ямар нэгэн шин зүйлийг эхлүүлэх, ах トゥ амар садантайгаа ямар нэгэн зүйлийг тохирохоос зайлсхийх шаардлагатай. За тэгээ шинэ сар мэлхийн ордонд 7 сарын 14-нд гарна. Тэгэхээр шинэ сар 7 сарын 14-нд мэлхийн ордонд гарснаар өхрүүдийн маань хувьд ямар нэгэн байдлаар одоо өөрт чинь бодож байгаа бодлоо за тэгээд ажил бизнесээ цааш нь үргэлжлүүлэх юм боломжтой бол үүсгэж байна. За дээрээс нь та ямар нэгэн байдлаар сургууль соёл сурыг гэж бодож байгаа бол энэ үеэр нэлээд сайн судалгаа хийх бүрэн боломжтой болох нь байна. За дээрээс нь шинэ сар гарснараа та ямар нэгэн байдлаар өөрийнхөө харилцаа холбоо, ойрын аялал юм уу эсвэл одоо гэр бүлийнхэнтэйгээ тохироод ямар нэгэн одоо шин зүйлүүдийг ах トゥ амар садантайгаа одоо шинээр эхлүүлэх ажил мэргэжил харилцаа холбоо бүхий л талаараа илүү эерэг нааштай ийм өөрчлөлтийг бол татах нэ. За ер нь бол одоо таны хувьд 7 дугаар сарын 22-нд нар Арслангийн орд руу орсноороо одоо тэр чигтээ гэр бүлийн амьдрал за гэрийнхэнтэйгээ яаж харилцаа үүсгэх, гэр бүлийн эцэг эхтэйгээ ямар нэгэн харилцах ёстой, хийх ёстой, уулзах ёстой, шийдэх ёстой ямар асуудлууд байгаа вэ? Энэ болгоныгоо уулзаж, шийдэж юм уу, эхлүүлж юм уу, хийж бүтээх бүрэн боломжтой бас болж эхлэх нь байна. За нөгөө талаас болохоор санжир гариг ухрах хөдөлгөөнийг бас хийж эхэлж байгаа. Тэгэхээр энэ маань таны хувьд амьдралд ч одоо үүсэж байгаа дотоод ертөнц, альва зүйлийг харж байгаа ертөнц, ямар нэгэн хийсэн зүйлийнхаа үр дүн хүртэх боломжийг болон ямар нэгэн хийгээгүй зүйлийнхаа бас одоо асуудлыг олж харах бүрэн боломжтой болно. Таны хувьд бол ямар нэгэн зүйлийг уучлах, өршөөх, өөрийнхөө амьдралаас явуулах гэдэг зүйлүүд бол асар идэвхтэй болж өгөх ба одоо 7 дугаар сарын хувьд бол нэг талаараа танд өөрийгөө илэрхийлэх байдал, за өөрийнхөө бодол санааг ажил хэрэг болгох байдал бас үүн дээр нэмээд ямар нэгэн юм сүнслэг spiritual одоо сүнслэг оршихуйгаа илүү зөвөр харж тэтгэж ойлгох. За тэгээд материаллык болон одоо сүнслэг ертөнц гэдэг юм уу одоо далд хумсар, далд ертөнц хоёрын хоорондох одоо энэ балансыг маш зөв барих. За нөгөө талаас болохоор хит их одоо сүнслэг оршихуй юм уу далд хумсартаа автах гэхээсээ илүүтэйгээр бас өөрийнхөө ажил карьер, гэр бүлийн амьдрал, өөрөө ч одоо юу гэдэг ах トゥ устай холбоотой асуудлууд хүртэл танд маш чухал одоо шийдэх ёстой, нүүр тулах ёстой асуудлуудыг бол авчирж байгаа учраас танд энэ болгоны балансыг барихад 7 дугаар сар их туслах нэ. За бууд гариг урагшлах хөдөлгөөнийг 7 сарын 23-нд мэлхийн ордонд хийж эхэлнэ. Тэгэхээр энэ бол таныг ямар нэгэн унаа тэрэг машин тэрэгтэй холбоотой асуудал, эсвэл гэмтэл бэртэл юм уу, эсвэл ойрын аялалд гарах гад гарч чадахгүй, шийдэж чадахгүйсэн олон бизнес идея санаануудыг чинь урагшлуулан дэмжих боломжтой болгож өгнө. 7 сарын 29-нд нар Бархасууд гарагтаа аялж байгаа маш таатай өдөр байгаа. Тэгэхээр энэ өдөр төр бол таны хувьд нэг төрлийн одоо өхрүүдэд маань гэр бүлтэй одоо цаг хугацаа гаргах, за дээрээс нь орон байртай холбоотой асуудлаа шийдэх, за ямар нэгэн газар зүйн байдлаас сольж өөр улс оронд очиж амьдрах, нүүх суух, эсвэл орон байраа зарах, борлуулах, шинээр авах гэдэг ийм зүйлүүд бол маш идэвхтэй эерэг нөлөөтэй сайн үе бол эхэлж байна. Тэгэхээр энэ үе дээр та илүү анхаарлаа хандуулах шаардлагатай болох нэ. За ерөнхийдөө бол таны хувьд тэр чигтээ дотоод сэтгэл зүйн эдгэрэл, дотоод оюун санааны эдгэрэл зүйлүүд асар чухал сар байна. 7 дугаар сар бол за нөгөө талаасаа бас 7 сарын 29-нд бүтэн сар Бомбей ордонд гарч байгаа. Тэгэхээр таны хувьд тэр чигтээ одоо ажил, карьер, бодсон сансан зүйлүүд, нийгэмд эзлэх байр суурь илүү тодорхойлж цаашид ер нь ажил карьер дээр ямар хуу хандлага үүсэх үү, ажил карьер чинь цаашдаа ямар хуу төвшөнд явах вэ гэдгийг илүү олж харсан. Тэгээд бас зарим нэг зүйлийг дуусгаж, зарим нэг зүйлийг эхлүүлэх орон зайг бэлдсэн. За ийм байдлаар 7 дугаар сар маань дуусах нэ. За дараагийн орд бол эхрийн орд. За эхрийн ордныхны маань хувьд ирж байгаа одоо энэ 7 дугаар сар. За тэгээд эхрүүдэд маань маш олон одоо өвөрмөц бас их шинэлэг өөрчлөлтүүдийг татна. Тэгэхээр нэгэн тангараг гараг эхрийн ордонд бүтэн сарын турш баг одоо байршин. За тэгэнгүүтээ одоо юу гэдэг Бархасууд гараг маань Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийн. Буд гараг маань ухарсан хөдөлгөөнийг
хийсээр байгаа боловч урагшлах хөдөлгөөнийг 7 сарын 23-нд хийн. Тэгэхээр эхрүүдийн маань хувьд энэ буд гариг бол маш чухал. За нөгөө талаасаа бас одоо ангараг гариг Тэнгэрийн вантай эхрийн ордонд аялж байна гэдэг маань таныг нэг төрлийн одоо маш олон одоо ийм шинэлэг зүйлүүдийг хийх ийм зогсоо зайгүй одоо ийм шинэлэг энергиудад их оруулна. Тэгэхээр та нэг төрлийн одоо бодсон зүйлүүдээ хийхээр төлөвлөж идэл гинт олон одоо шинэлэг санаанууд төрөх. Эсвэл та ерөөсөө л бүх хийн гэж ирсэн зүйлүүдэд өөрчлөд цоошин одоо ижил санаануудыг боловсруулах. За тэгээд үүнийхээ дагуу ажиллахад танд урам зориг, за дээрэс нь таны эрч хүч, таны ямар нэгэн зорилго бол маш идэвхтэй болно. За нөгөө талаас нь болохоор Тэнгэрийн ван гаригтай одоо ангараг гариг маань аялж байгаа учраас одоо ямар нэгэн бодоод хийндэ гэж бодож исэн зүйлүүд чинь илүү идэвхтэй болно. Тэгэхээр та зүгээр нэг одоо байхгүй илүү хийж эхлэхээр харагдаж байна. Аливаа зүйлийг хийж, бүтээж, илүү шинэлэг байдлаар туршиж үзчихэж танд их үр өгөөжтэй болох нь байна. За нөгөө талаас таны хувьд бол одоо бодол санаа их баялаг болох, бүтээлч байдлууд илүү нэмэгдэх, ямар нэгэн зүйлийг одоо өөрийн болгож, бизнес болгож хийж хэрэгжүүлэхэд асар нөлөөтэй болж эхлэх нь байна. За буд гариг урагшлах хөдөлгөөнийг 7 сарын 23-нд хийгээд эхлэхээр танд илүү олон одоо санхүүгийн асуудлуудаас гарах боломжийг өгнө. Тэгэхээр бол санхүүгийн асуудлуудаас гарч зөв тооцооллыг хийж бодож байгаа, хүсэж байгаа ажил бизнесээ ажил хэрэг болгоход 7 дугаар сар бол танд туслана гэсэн. Тэгэхээр ялангуяа санхүүгийн асуудал бол 7 сарын 23-наас илүү эерэг шийдэгдэж эхлэх нь байна. Таны хувьд мөнгө санхүүтэй холбоотой асуудал, буруу зуруу, тооллого, зарлага, үрлэг одоо юу гэдэг энэ болгон чинь эргээд 7 сарын 23 гэхэд бүгд одоо идэвхтэй болж үр өгөөж юм уу зөв одоо нэг төрлийн одоо зөв танд тооцоо тооллогыг чинь бий болгож өгнө. Тийм учраас таны хувьд бол жоохон хүлээх хэрэгтэй. Гэхдээ үргэлжлүүлэн одоо хийх ёстой зүйл байгаа л энийгээ 7 сарын 4 гэхэд хийж хэрэгжүүлэх бүрэн шаардлагатай. За гэмтэл бэртэл авахаас болгоомжлох хэрэгцээтэй. Эхрүүдийн маань хувьд зүсэх, хяргах, түлэх одоо юу гэдэг эсвэл гэмтэх, бэртэх гэдэг зүйлүүд бол асар идэвхтэй. Тэгэхээр бол болж игэл болгоомжтой бай. Маш олон одоо тийм ойлгомжгүй боловч ингээд маш их шинэлэг зүйл хүссэн ийм эрч хүч танд одоо 7 дугаар сард бол ундрах нь байна. Тэгэхээр 7 дугаар сар бол тэр чигтээ таныг одоо юу гэдэг хийх гэж байгаа зүйлдээ маш шинэлэг байдлаар өөрчлөлтийг гаргаж ирэхээс гадна тодорхой хэмжээнд бас одоо зорилго тэмүүлэл дээрээ бодиттой хандахыг харуулна. Яагаад тэгэхээр бас нөхөрлөл хүрээлэл нийгэмшил хүрээлэл дунд чинь таныг зүгээр л одоо хит их хоосон мөрөөдөл тавтуулж байгаа юу үгүй юу гэдгийг ийм хянах боломжийг 7 сарын 7 танд өгнө. Тэгэхээр бол танд гэж хэлэхэд бол өөрийнхөө зорилгыг нэгт маш өвөрмөц шинэлэг байдлаар олж хараад өөрийнхөө зорилгыг ч гэсэндээ илүү одоо бодиттой харах боломжоор хангасан. За нөгөө талаасаа бас эргээд өөрийнхөө бизнесийг, ажлыг дараагийн түвшинд аваачих боломжийг 7 дугаар сар танд тэр чигтээ өгнө. Ялангуяа 7 сарын сүүлийн 10 хоног бол хамгийн одоо идэвхтэй өөрчлөлтүүдийг татсан үе байх боломжтой. Тэгэхээр бизнесийн идея санаа, ажил, карьер, урт удаан хугацааны зорилгууд чинь илүү ойлгомжтой, илүү бүтээлч, илүү баялаг одоо болж эхэлснээрээ таны хувьд ажил мэргэжил карьер чинь илүү хурдцтай одоо өөрчлөлтүүдийг татна. Та шинэ ажилд орох, шинэ бизнес эхлүүлэх, эсвэл одоо бодож байгаа ажлаа хэрэгжүүлэх, салбарлуулах, түгээх, шинжлэх гэдэг бүхий л талууд бол тань дээр бүгд нээлттэй байна. За 7 сарын 29 нар Бархасбад гариг бас дээрээс нь 7 сарын 29-нд бүтэн сар Бомбей ордонд гарч байгаа. Тэгэхээр таны хувьд итгэж явсан зүйлүүд, үнэмшиж явсан зүйлүүд бүгд одоо юу гэдэг үр дүнгээ өгөж эхлэхээс гадна цаашид ерөнхийдөө амьдралд илүү өөдрөг хандах, амьдралд илүү урам зоригтой хандах бүрэн боломжийг 7 сарын 29-ний өдөр танд мэдрүүлэх нэ. За энэ дараагийн орд бол Мэлхийн орд байна. За Мэлхийн ордныхны манд хувьд ирж байгаа 7 дугаар сар маань Мэлхийнүүдэд маань. За Мэлхийн ордныхны маань хувьд буд гариг ухрах хөдөлгөөнийг хийж агаад урагшлах хөдөлгөөнийг бол 7 сарын сүүлээр хийн. За энэ болтол таны хувьд ямар нэгэн байдлаар одоо
анхаарах ёстой зүйл гэвэл бусдтай хэл яриа, үл ойлголцол, хэрүүл тэмцэл, маргаан зөрчилдөөнөөс хол байхыг хичээх хэрэгтэй. Аливаа зүйл дээр хэд дахин лавлж иж шийдлээ гаргах хэрэгцээтэй, хэд дахин лавлж иж үргэлжлүүлэн хийх ёстой. Түүнээс биш ерөнхийдөө бол будгарыг мэлхийн ордонд буюу таны ордонд ухрах хөдөлгөөнийг хийж байгаа маань нэг төрлийн таныг ягаад ч юм эргээд дурсамж руугаа явуулах, эргээд асуудал руугаа харах, эсвэл зөрчилдөө маргааныг үүсгэх, эсвэл буруу ойлголцтыг үргэлжлүүлэн үүсгэж байхаас гадна өөрчлөн бол эргээд маш олон боломж бололцоог санхүүгийн байдал дээр 7 дугаар сар бол өгөж эхэлнэ. Тийм болохоор ингээд хэрвээ та өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлдэггүй, өөртөө итгэж чаддаггүй бол 7 дугаар сар танд маш их өөрийгөө ойлгох, өөрийгөө үнэлэх, өөрийгөө зүгээр харах өнцгийг өгнө. Та өөртөө илүү итгэлтэй болж өөрийнхөө үн цэнийг олж харах боломжийг өгч байна. За нөгөө талаас болохоор таны хувьд мэдээж ажил, карьер юм уу, статус юм уу, ингээд нийгэмд эзлэх байр суурь юм уу. За энэ зүйлүүд бол нэлээд чухал шинэлэг өөрчлөлтүүдийг бас татна. Тэгэхээр өөрт чинь бол ямар нэгэн байдлаар ажил, карьер, за дээрэс нь өөрөө чинь нийгэмшил хүрээлэл хамгийн чухал нөлөөтэй болохоос гадна будгарыг урагшлах хөдөлгөөнийг хийгээд ирэх үеэр илүү та ингээ бусдтай зөв ойлголцол, зөв харилцаануудыг бас үүсгэж эхлэхээр харагдчихна. За дээрэс нь таны хувьд бол дараагийн бүтэн нэг жил санхүүгийн байдал дээр чинь маш их эерэг өөрчлөлтүүд бол ирж байгаа. Тэгэхээр мөнгө, санхүү, өглөг зарлах дээр чинь илүү эерэг өөрчлөлтүүд ирэхээс гадна өөрт хэрэгцээтэй зүйлүүдээ өөрийн болгох, өөрийн чинь хувьд идэж ууж байгаа хоол хүнсээ хянах, зөв ойлгох. За дээрэс нь өөртөө хэрэгцээтэй зүйлүүдийг ингээд материалын талаар нь болон эд материал талаар нь үрлэгөө татхаас гадна зарим тохиолдолд өөрийнхөө хүсчихсэн зүйлүүдийг худалдаж авах, мөнгө, санхүү, эд баялаг тань руу өөрөө татагдж байгаа гэсэн үг. Тийм болохоор та энэ үеэр болж өгвөл өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангаж авах. За дээрэс нь өөртөө итгэх итгэлүүд энэ үеэр илүү их 7 дугаар сар маань өгөх нэ. За нөгөө талаас болохоор сар мэлхийн ордог удирдтай. Тэгэхээр сар маань энэ 7 сарын 29-нд бол битүүрнэ. За үүнээс наан болохоор сугар гарыг охины ордонд орж байгаа маань таны хувьд бас их эргэн нааштай шийдлэг өгнө. Тэгэхээр бол таны хувьд мэдээж ямар нэгэн байдлаар найз төгөд хүрээлэлтэйг харилцаа илүү сайжрах боломжтой байна. Сургууль соёлын асуудал илүү сайнаар шийдэгдэх нь байна. За дээрэс нь таны хувьд сошиал медиа хүмүүстэй харилцах нийгэмшил хүрээлэл илүү таатай болно. Хүмүүстэй харилцах илүү таатай байна. Хүмүүс таныг илүү сайхнаар хүлээж авах, илүү харилцаа сайтай болох боломжийг 7 сарын 9 өгж байна. 70,000 гарыг 7 сарын 7-50 ухрах хөдөлгөөн хийхэд таны хувьд илүү ажил, карьер, сургууль соёл, өөрийн чинь цаашдын ирээдүйн яг нийгэмд эзлэх байр суурьуд дээр илүү тод томрон нүдэн нээсэн ийм үеийг бол олж харна. Жишээлбэл цаашид ямар хөө сургууль соёлд сурахын, эсвэл ямар газар албан тушаалтай байхын, эсвэл ямар ажил төрөл хийгээд явахын, нийгэмд ямар хөө байр суурь эзлэхин гэдэг дээрээ таны толгой өргөссөн байдалтай, эсвэл өөрийгөө ойлгохгүй явж байгаа бол 7 сарын 7-ны өдөр болон 7 сарын 26-ны өдрүүд таныг ажил, карьер дээр нэг тийм үүлэн чөлөөний манан бодонтай үлрэх байсан бол нар гэж байгаа мэт юм ойлгомжтой ийм энергиудыг өгөх нь байна. Тэгэхээр бол мэдээж та өөрийгөө олж нэх ямар хуу байр суурьтай цаашид амьдрах уу гэдгийг хүртэл олж нэх бүрэн боломжтой болох нэ. За 7 сарын 13-нд нар будгар ихтэй хамтдаа аялж байгаа. Тэгэхээр энэ үе бол таны хувьд хамгийн дажгүй сайн өдрүүдийн нэг бол болох нь байна. Ухрах хөдөлгөөн хийгээд таны хувьд заавал шийдэх ёстой ажилтай, заавал хийх ёстой зүйлтэй байгаад байдаг. Гэтэл 7 сарын 23-нд бод гарыг урагшлах хөдөлгөөн хийн гэдэг ингээд та гацаатай байгаад байвал танд хамгийн ойрхон боломжтой юу вэ гэж үзэх юм бол мэлхийнүүдийн маань хувьд энэ 7 сарын 13-ны өдөр байх нэ. За нөгөө талаас шинэ сар мэлхийн ордонд 7 сарын 14-нд гарч байгаа. Тэгэхээр энэ шинэ сар бас таныг ямар нэгэн байдлаар өөртөө холбоотой
асуудлуудыг олж харах, өөрийнхөө сэтгэл санааг сонсох. За дээрэс нь ямар нэгэн шинэ эхлэл эхлүүлэхэд 7 сарын 14 бол маш сайн өдөр байна. Тийм болохоор шинэ дайд, шинэ ажил, шинэ харилцаа, шинэ бизнес, шинэ эхлэх бүх зүйлийг та 7 сарын 14-нд эхлүүлвэл бэлгийн өдрүүд маань маш амжилттай өөрчлөлтүүдийг татах нэ. За дээрэс нь нар 7 сарын 22-нд байршлаа сольно. Тэгэхээр энэ байршлаа сольж байгаа нар маань таныг за нэг төрлийн таны ажил, карьер, за дээрээс нь санхүүгийн асуудал дээр илүү өгөөжтэй өөрчлөлтүүд өгөн та илүү санхүү руугаа анхаарсан алхам, илүү санхүүдэд ямар нэгэн анхаарсан алхам өөрчлөлтүүдийг хийж эхлэхээр харагдаж байна. За нөгөө талаас санчир гариг 7 сарын 26-нд ухрах хөдөлгөөнийг хийж байгаа маань таны ажил, карьер дээр үүсгэхэд байсан хатуу асуудлууд, сөрөг зүйлүүд, хуультай холбоотой, улс хуулийн байгууллагатай холбогдсон зарим нэг асуудлуудыг илүү их тайван зам руу шийдэхэд нь харьцангуй нөлөөлөх боломжийг өгнө. Тэгэхээр таны хувьд нуруунд дээр үүссэн карьерийн ачаагаа нэг жоохон ч гэсэндээ хөнгөлөх боломжийг 7 сарын 26-ны өдөр танд өгнө. За 7 сарын 29 бол маш сайн өдрүүдийн нэг байгаа. Учир нь нар бархас өд гарагтай аялж, сар бомбын ордонд битүүр. За энэ өдөр маань таны хувьд хамгийн чухал байдлаараа харах юм бол та нэг төрлийн өөрийнхөө ажил, санхүүгийн асуудал, банк санхүүгийн холбогдолтой асуудал, гэр бүлтэй холбогдсон асуудал дээр илүү зөв эерэг шийдлийг гаргасан алхмыг хийн. Үйл хөдлөх хөрөнгө, санхүүгийн байдал, хадгаламж гэдэг зүйлүүд бол таны хувьд илүү нааштай шийдэгдэх боломжтой. Зээл, банктай холбоотой асуудлууд илүү нааштай шийдэгдэх бүрэн боломжтой юм уу бол 7 сарын 29-ны өдөр байх нэ. За нэг дараагийн орд бол Арслангийн орд. За арслангуудын маань хувьд энэ 7 дугаар сар бол за ялангуяа 7 сарын Арслангийн ордны эхний 10 хоногт төрсэн хүмүүс маань хувьд бол асар идэвхтэй мэдэрнэ. Энэ юу вэ гэвэл мэдээж бархас уд гариг маань таны ордонд дараагийн 12 сар байршина. За хүн болгон энэ бархас уд гаригт их дуртай. Мэдээж учир нь хамгийн позитив буюу хамгийн эерэг энергийг авчирдаг цөөхөн хідэн гаригийн нэг бол бархас уд гариг байдаг. Тэгэхээр бархас уд гариг маань дараагийн бүхэл бүтэн 12 сарыг Арслангийн ордонд байна. За ялангуяа Арслангийн ордны эхний 10%-ийн эхний 5-6% налуутай байршилд таны нар, сар, сугар, бод тийм үү ингээд гаригууд маань байршиж хахад танд бол энэ энерги бол илүү мэдрэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр ялангуяа таны хувьд 7 сарын хувьд арслангуудад маань нэг төрлийн юу гэдэг таны зорилго маш олон тийшээ салбарлана. За ягаад тэгэхээр танд айгүй олон боломжууд гарч ирнэ. Ягаад ч юм их олон боломжууд нэг талаараа гарч ирж олон боломжийг та өөрлөгөө татдах ийм юу гэдэг эерэг энерги маш олон эерэг сайхан үйл явдлуудыг та нэг талаараа татна. Нөгөө талаараа таны хувьд өөртөө хит их итгэлтэй, хит их бардам, хит их юу гэдэг хинэггүй байхаас болгоомжлоорой. Учир нь бархас уд гариг маань танд боломж бололцоо бүхэл зүйлүүдийг танилцуулна. Та өөрөө нэг шүүрч аваад ажил хэрэг болгох бүрэн боломжтой. Би ихэнх хэсэгт ярьж ирсэн. За маскулин энергитэй буюу ялангуяа Арслангийн ордныхны маань хувьд болж байгаа асуудал дээр юу гэдэг илүү зоригтой шийдлүүдийг гаргаж иж ажил, карьер чинь илүү өргөж өгнө. Ямар ч байсан бархас уд гариг бол таныг юу хүссэн 9 цагаан хүслийг чинь биелүүлэх бүрэн боломжоор хангаж өгнө. Гол нь таны хувьд энийг өөрөө шүүрч аваад ажил хэрэг болгох боломжоо бүү орхиорой. За бод гариг ухрах хөдөлгөөнийг одоогор хийсэн байгаа. Гэхдээ ухрах хөдөлгөөн маань бод гариг маань Мэлхийн ордонд явагдаж байгаа. Таны хувьд ямар нэгэн үйл ойлголцол гадны улс оронтой, хөлийн чанадтай, хол улс оронтой бол үргэлжлүүлэн холбоо тогтоож байна. За хамгийн ойрхон сайн өдрүүд бод гариг ухарж хахад болох үе маань 7 сарын 13. За 7 сарын 13-нд ямар нэгэн шийдэгдэхгүй байгаа бичих цаасны асуудал, хилгайлын асуудал, эсвэл юм хайж гээсэн бол олох боломжтой өдрүүдээ нэг. За үүнээс хойш бол бод гариг маань урагшлах хөдөлгөөнийг 7 сарын 23-нд хийж байгаа. Энэ нь таны хувьд буюу арслангуудын маань хувьд эргээд юу гэдэг асуудал цаадаас гарч холдож, ирчүүч энерги илүү их өөрлөгөө татаж гэдэг юм уу. Нөгөө төрлийн бас ингээд
өөр чинь одоо хувьд зарим нэг зүйл дээр ингээд хараагүй байсан асуудлууд, ойлгохгүй байсан асуудлууд нэг тийшээ шийдэгдэж одоо альва зүйл нэг тийм хит их манан бодонтой байсан бол энэ маань эргээд одоо тунгалаг, цэвэр тунгалаг болох боломжтой болох нэ. Шинэ сар 7 сарын 14-нд гарч байгаа. Тэгэхээр 7 сарын 14-нд гарч байгаа энэ шинэ сар маань таныг нэг төрлийн одоо өөрийнхөө дотоод асуудалтай харьцах, өөрийнхөө дотоод асуудлыг илүү их мэдэх. Нөгөө талаас бас өөрийнхөө хүчээр бас шийдэж болохгүй зарим нэг зүйлүүдийг ойлгож мэдэх. Дээрэс нь одоо зүүд нойр илүү одоо идэвхтэй болох, холын усаас чимээ сонсох. Нөгөө талаас бас эргээд өөрийнхөө дотоод мэдрэмжтэйгээ холбоо тогтооход 7 сарын 14-ний өдөр маш сайн байхаас гадна яг өөрт чинь тулгамдаад байгаа асуудлуудаа засах гэдэг юм уу, өөрийнхөө сул тал давуу талыг олж мэдээ гэж байгаа бол 7 сарын 14-ний өдөр бол таны хувьд хамгийн чухал одоо энэ өөрчлөлтийг татсан үйл явдлаар хангаж өгнө. За 7 сарын 22-нд бол нар Арслангийн ордонд шилжилт төлөвлөгөө хийж байна. Тэгэхээр энэ үеэс ахуулаад та дараагийн 12 сарынхаа одоо юу гэдэг ирч хүчийг одоо өөрлөгөө татна гэсэн. За нөгөө талаас болохоор 7 сарын 23 буд гариг урагшлах хөдөлгөөнийг хийнэ. За ингэснээрээ таны хувьд ажлын гацаасаад харилцаа холбоо, урт удаан хугацааны санхүүгийн одоо гацаасаадууд. За дээрэс нь одоо мөнгө санхугаас холбогдолтой болон найз нөхдөдтэй холбоотой чимээ ажиг юм уу, зориг тэмүүлэл юм уу, харилцаа холбоонууд эргээд урагшлах одоо хэв шинж рүү буюу илүү идэвхтэй өөрчлөлтүүдийг танд татаж эхлэх нь байна. За санчир гариг ухрах хөдөлгөөнийг 7 сарын 26-нд бол хийн. Тэгэхээр 7 сарын 26-нд санчир гариг ухрах хөдөлгөөн хийснээр танд одоо өөрийн чинь хувьд ялангуяа арслангуудын маань хувьд тодорхой хэмжээний одоо итгэж үнэмшиж байсан зүйлүүд дээр дахин сурах ёстой асуудлууд байгаа сурах ёстойг харуулна. Жишээлбэл та ямар нэгэн зүйлийг сурна гэчээ сурч чадахгүй, итгэн хичээд итгэж чадахгүй байсан бол энэтэйгээ холбоотой ямар нэгэн зүйлүүдийг ойлгож судалж мэдэх нь байна. За нөгөө талаасаа сургууль соёл явах гэж байгаа сургууль соёлтой холбогдсон ямар нэгэн бас одоо шийдвэрийн асуудлууд дахин гарч ирэх нь байна. Хэрвээ та сургууль соёлтой холбогдсон байдлаар сургууль соёл сурж байгаа бол сургууль соёл дээр чи ямар нэгэн засаж залруулах дахин өнгөж харах ёстой тийм асуудлууд бас эргэн гарч ирэх нэ. За тэгээд 7 сарын 29 бол хамгийн одоо сайн өдрүүдийн нэг гэж үзэж байгаа. Тэгэхээр 7 сарын 29 таны хувьд ялангуяа арслангуудын маань хувьд одоо хамгийн сайн үйл явдлыг татсан үе байна. Нэгт одоо таны хувьд харилцаа холбоон дээр та бусдыг хамгийн одоо тод томруунаар харна. Жишээлбэл хүнийг таних, хүнийг ойлгох, хүнийг мэдэх гэдэг зүйл бол амьдралд ч хамгийн чухал байх болно. За нөгөө талаасаа бас таны хувьд харилцаа холбоон дээр шийдэж чадахгүйсэн олон одоо кармик харилцаануудын үүд хаалгыг хааж бас дээрээс нь цаашаа ямар хүмүүстэй явах уу, ямар хүмүүстэй харилцах уу, ямар хүмүүс илүү танд өөрт чинь чухал одоо байх уу гэдгийг илүү мэдэж ойлгож орон зайгаа бэлдсэн ийм үеиг болно. Хоёрт гэвэл зарим ганц биеуд маань энэ үеэр харилцаагаа илүү дараагийн түвшинд аваачих юм боломжоор хангасан бас эерэг өөрчлөлтүүд гарч ирж байна. Ямарваа нэг талаараа салах, нийлэх гэдэг энэ харилцааны асуудлууд бол танд илүү өргөжтэй таны төлөө одоо шийдэгдсэн ийм үйл явдлыг бол татах нэ. Тэгэхээр арслангуудын маань хувьд ер нь бол дараагийн 12 сар бол хамгийн амжилттай явах ордуудын нэг болно. Тэгэхээр энэ маань танд эргээд өөрт чинь ажил, карьерийн, гэр бүлийн, харилцаа холбоо гэдэг ингээд зориг гэдэг маш олон талаараа хамгийн их одоо бенефит болох боломжтой юм энергитэй одоо гариг маань таны ордонд ирж байгаа учраас дараагийн 12 сар бол таны сар болох нэ. За энэ дараагийн орд бол охины орд байна. За охины ордныхны маань хувьд 7 сарын эхний 10 хоног ямар байх вэ? Мэдээж охины ордонд одоо охины ордныхны маань хувьд буд гариг маань ухрах хөдөлгөөнийг мэлхийн ордонд хийцэн явж байгаа. Тэгэхээр мэлхийн орд бол таны хувьд нэлээд одоо дотоод сэтгэл зүй талаасаа юм уу таны хувьд мэдрэмж гэр бүл талаас хамгийн чухал үйл явдлуудыг татж байгаа үе бол байна.
За тэгээд мэлхийн ордонд бод гарагт ухарч байгаа маань одоо ялангуяа охинуудын маань хувьд, охины ордныхны маань хувьд нэг төрлийн одоо зорилго, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, цаашдын урт удаан хугацааны одоо санхүүгийн байдал, зорилго, юунд хөрөнгө оруулалт хийх үү, юуны төлөө одоо зорих уу гэдэг, юуг мөрөөдөх үү гэдэг гэсэн олон асуултанд чинь хариултуудыг бол авчирж байгаа юм үе байна. Нөгөө талаасаа таны хувьд бас бод гараг маань урагшлах хөдөлгөөнийг одоо хийж эхлүүлэхээс өмнө нартай аялж байгаа. Тэгэхээр нартай аялж байгаа маань таны хувьд одоо санхүүгийн байдал дээр чинь зорилго төр чи их том үе таалгыг нээж өгөхөөр байна. Бод гараг ухарч байгаа ч гэсэндээ танд боломж бололцоог 7 сарын 14-нд нэг том байдлаар мэдрүүлж харуулад эргээд 7 сарын 23-нд бод гараг маань урагшлах хөдөлгөөн хийснээрээ бас эргээд таны санхүү болон зорилго тэмүүлэл дээр чинь одоо дутуу байсан зүйлүүдийг чи олж мэдрүүлээд ингээд зорилгыг чинь үе таалгыг нээж өгнө гэж бол харагдаж байна. За нөгөө талаас охинуудын маань хувьд дараагийн бүтэн нэг жил бол эдгэрлийн бүтэн нэг жил эхэлж байгаа. Тэгэхээр бол таны хувьд далд ухамсар зүүд нойр их идэвхтэй болж эхлээ зүүн совинтойгоо холбоо тогтоох шаардлагатай болно. Тэгэхээр зүүн совинтойгоо холбоо тогтоож өөрийнхөө дотоод ертөнцийг таньж мэдэг, өөрийнхөө алдаа асуудлыг олж харах болон эргээд үүнээсээ ингээд өссөн дэвжих, хөгжих, илүү өөрийнхөө зүүн совинг таних, өөрийнхөө алдаа мадагтайгаа одоо харилцаа үүсгэх, нөгөө талаасаа бас үүнээсээ өөртөө боломж болцоог татах. За ажил карьерийн хувьд юу хийжсэн та түүнийг хүртэх өндөр боломжийг бас дараагийн бүтэн нэг жил өгөхөөс гадна ерөнхийдөө 7 дугаар сар бол таны хувьд энэний одоо анхдагч үе таалгыг мэдрүүлсэн юм үйл явдлуудаар татагдах нэ. За бархас уд гарыг Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр охины ордныхны маань хувьд энэ болгон маань эргээд ерөнхийдөө танд идэвхтэй болно. Санхүүгийн байдал бол таны хувьд 7 дугаар сар сайн харагдаж байна. Дээрээс нь таны хувьд сугар гарыг охины ордонд дараагийн бүтэн одоо юу гэдэг 7 сар тэр чигтээ ерөнхийдөө бол байхаар байгаа. Тэгэхээр бол сугар гарыг таны хүмүүстэй харилцаа таатай, хүмүүстэй ойлголцлын түвшинд бол маш идэвхтэй эерэг харилцаа үүсгэх, хүн болгонтой санаа нийлэх, за дээрээс нь өөртөө илүү одоо мөнгө өрөх, өөрийнхөө гоо сайханд анхаарах, өөрийнхөө гадаад үзмжинд анхаарах, өөртөө хөрөнгө оруулалт хийх, өөрийгөө хайрлах юм боломжуудаар хангаж өгөхөөс гадна санхүү мөнгөтэй холбоотой асуудал 7 дугаар сар таны хувьд бол асуудалгүй харагдаж байна. За нөгөө талаасаа болохоор таны хувьд ямар нэгэн байдлаар хол улс орн руу аялыг ивэл 7 дугаар сар маш сайхан байна. Гадагшаага чиглэсэн аялал зүйлүүд нээлттэй байхаас гадна сугар гарыг ялангуяа 7 сарын 9-нд охины ордонд шилжилт хөдөлгөөн хийснээрээ ерөнхийдөө дараагийн 20 хоног бол тэр чигтээ одоо сар маань илүү ээлтэй болж охинуудад маань эхлэх нэ. За мэдээж одоо шинэ сар 7 сарын 14-нд мэлхийн ордонд гарч байгаа. Энэ сар маань таныг нэг төрлийн зорилготой, одоо найз нөхдөдтэй, хүрээлэлтэй, урт удаан хугацааныхаа зүйлийнхаа үр шимийг тавих, магадгүй одоо ирээдүйд би иймэрхүү хөрөнгө иймэрхүү зүйл хөрөнгө оруулна, ирээдүйд би иймэрхүү ашигтай ажиллана, ирээдүйд би иймэрхүү зүйлийн араас явж байгаа гэдгийг илүү тодорхойлсон юм зүйлүүдээ ялангуяа 7 сарын 14-нд тавьж эхлэвэл энэ маань үр дүнгээ танд өгөх бүрэн боломжтой болно. За бод гараг урагшлах хөдөлгөөнийг 7 сарын 23-нд хийн. Тэгэхээр энэ урагшлах хөдөлгөөн маань танд эргээд одоо юу гэдэг түрүүний дурдсанаараа илүү одоо өөрө хүчтэй, холын зорилготой, сайн өөрчлөлтүүдийг татна. Таны хувьд ямар ч үсэн зорилготой хүрэх боломжийг бод гараг урагшлаад эхэлснээрээ энэ 7 сарын сүүлийн 23 хоногоос буюу 7 сарын сүүлийн 10 хоног бол танд өөрө хүчтэй болж эхэлнэ байна. За дээрээс нь таны хувьд нийгэм сошиал медиа идэвхтэй, олон нийтийн харилцаа идэвхтэй, бусдыг байлдан дагуулах ажлуудыг хийхэд зохион байгуулахад үр дүнтэй болж өгнө байна. За өөрийнхөө сул талыг, өөрийнхөө дайснуудыг олж мэднэ. Нөгөө талаас 7 сарын 29-нд маш сайн өдрүүдийн нэг гэж бол үзэж байгаа учраас нар бархасууд гарагтай аялж сар бомбын ордонд гарснараа охинуудын маань хувьд дээрх одоо зүйл маань охинуудад хамгийн их одоо нэг тийм санхүү талаасаа, далд ухамсар талаасаа, мөнгө санхүүгийн талаасаа ч тэр за нөгөө талаасаа бас одоо эрүүл мэнд, ажил үйлс талаасаа ч тэр их тийм юу гэдэг одоо ажиллаа хийж дуусгаад дараагийн шин зүйлийг эхлүүлэх боломжоор хангаж өгнө. Эрүүл мэндтэй холбоотой асуудал байсан бол эрүүл мэндээ хүртэл та энэ үеэр анхаарах боломжтой. Эрүүл мэндийн асуудлаа бас даван туулах өндөр боломжтой болох үе байна. За нөгөө талаас TJ варианттай эсвэл TJ вариантны одоо хувьд
ямар нэгэн одоо зүйлүүд хийж бүтээх гэж байгаа бол энэ үе маань одоо таны тэжээвэр амтан, өдөр тутмын арчилгаа турталгаа хийдэг офис ажлын байр, за тэгээд үргэлжлүүлэн одоо таны амьдрал дээр ямар нэгэн байдлаар витамин, хооллол, дундал, өдөр тутмын цаг нартай холбоотой асуудлуудыг чинь илүү шидэхэд нөлөөлөх нэ гэж бол харагдаж байна. За энэ дараагийн орд бол жинлүүрийн орд байна. За жинлүүрийн ордынхны маань хувьд 2026 оны 7 дугаар сар бол нэг төрлийн таны хувьд одоо ажил, карьер, за тэгээд сошиал медиа, олон нийтийн харилцаа хамгийн их одоо идэвхтэй болж байгаа үе бол харагдаж байна. Тэгэхээр жинлүүрүүдийн маань хувьд сугар гариг маань удахгүй таны ордонд одоо юу гэдэг 9 сар гэхэд бол ирчгээр харагдаж байгаа. Тэгэхээр энэ хүртлээр та бол яах ёстой вэ гэвэл нийгэм лүү, олон нийтийн харилцаа руу, олон хүмүүстэй харилцах ажил руугаа илүү шамдаа орохыг бол 7 дугаар сар харуулж байна. Тэгэхээр 7 дугаар сард бол таны хувьд маш олон хүмүүстэй хамтарсан, олон нийтийн харилцаанд оролцсон, олон хүмүүстэй ажилласан, олон хүмүүсийн дунд бие авч явсан, олон ажлыг зохион байгуулсан юм сар бол болно. За нөгөө талаас ажил, карьер дээр чинь урд нь дуусгаагүй байсан ажлууд илүү их идэвхтэй одоо болж эхлэх нь байна. За тэгэхээр дарахтайгаа юм уу, албан тушаалтантай ямар нэгэн ажил тохирж ирсэн, хуулийн байгууллага, бичиг цаастай холбоотой ажлууд бол таны хувьд хамгийн чухал одоо нөлөөллийг бол татна. За дарахтайгаа юм уу, ажил олгогчтойгоо харилцаа холбоо, үл ойлголцол үүсэхийг үгүйсэхгүй байна. Тэгэхээр анхаарах ёстой үе бол таны хувьд 7 сарын 23 хүртэл үргэлжилнэ. Нөгөө талаас болохоор 7 дугаар сард бол бас нэг төрлийн таны хувьд буйны үйл ажиллагаанд оролцох, бусдад буян болох юм уу, хин нэгэн хүнийг хариу нэхэлгүй хайрлах, буян үлдэх боломж гэдэг юм, хүнд туслах боломжийг л илүү идэвхтэй болгож өгөхөр байна. Таны хувьд болж өгвөл одоо учиргүй тэмцэл тулаантай, эсвэл хэд их материалын зүйлийн араас 7 дугаар сард хөөцөлдөх гэхээс илүүтэйгээр олон нийтийн харилцаанд, нийгэмшилд илүү их өөрийнхөө оролцоог одоо нэмэрлүүлж, нөгөө талаасаа бас одоо тэр миний хэлснээр одоо ямар нэгэн байдлаар бусад туслах юм одоо дотоод сэтгэл зүйн мэдрэмжүүдийг илүү их одоо тордож өгөх шаардлагатай. Тэгээд бас эргээд нөгөө талаасаа нар маань одоо арслангийн орд руу шилжих төлөө хийснээр таныг эргээд одоо илүү хүмүүнлэг болгох, нийгэмшилтэй болгох, илүү их зорилготой болгох, илүү их нийгэмдээ ямар нэгэн зүйл хийж бүтээх гэсэн хүсэл сонирхолтой болгож өгнө. За нөгөө талаас 7 дугаар сар бас таны хувьд найз нөхөд хүрээлэл гэдэг зүйлийг бол өгч जैन. Тэгэхээр та шинэ найз нөхдүүдтэй болох нь байна. Олон нийтийг хамарсан зүйлүүдийг хийж эхлэх нь байна. Ерөнхийдөө бол арслангийн ордонд барах асуудал гараг маань дараагийн 1 жил байршснаар таны маш олон хүсэл зорилгод биелэлээ олон нөхөрлөл хүрээлэл чинь танд олон зүйлүүдийн үе таалгыг нээхэд туслана. Олон найз нөхөд хүрээлэлтэй болж дуртай зүйлээрээ дамжуулан олон хүмүүстэй хамтарч ямар нэгэн зүйл хийхэд тун таатай бүтэн 1 жил танд залгаж байгаа. За үүний одоо яг гол хэлтэрхий болж байгаа зүйл бол 7 дугаар сар өөрөө байна. Тэгэхээр 7 дугаар сард таны хувьд бол юу гэдэг одоо нэгт та карьер, ажлын хувьд албан тушаал ахих нь байна. Хоёрт таны цалин нэмэгдэх нь байна. Гуравт таны байр суурь солигдож илүү одоо CEO болох гэдэг юм уу те. Илүү их одоо албан тушаал ахих болон цалин хөлс нэмэгдэж илүү их нийгэмд эзлэх байр суурь чинь upgrade буюу одоо дээшлэх юм боломжийг бол өгөх нэ. За нөгөө талаас сошиал медиа олон нийтийн харилцаан дээр олон дагагчтай болоё гэвэл ерөнхийдөө бол 7 сарыг бол та ажил хэрэг болгож ажиллах ёстой харагдаж байна. Бод гариг ухрах хөдөлгөөн хийж байгаад урагшлах хөдөлгөөн хийх үеүүдэд таны хувьд ажилтаа үүсэт байсан, хуулийн байгууллагатай үүсэт байсан хил ам асуудлууд, визний асуудлууд эргээд шийдэгдэж эхэлнэ. 7 сарын 29 бол таны хувьд нэлээд сайн өдрүүдийн нэг. За учир нь энэ үеэр бүтэн сар гарч нар барах асуудал гарагтай аялж байгаа. Тэгэхээр энэ маань таныг нэг төрлийн одоо үр хөөхөд нийгэмшил хүрээлэл, өөрийгөө илэрхийлэх байдал, зорилготой хүрэх байдал, бүтээлч байдлууд бүгдийг чинь дэмжиж өгч байна. Үр хөвгттэй холбоотой асуудлууд чинь шийдэгдэн, сургууль соёлтой холбоотой асуудлууд нь шийдэгдэн. Эргээд бас үр хөвгт чинь болон одоо гэр бүл чинь нийгэмд эзлэх байр суурь, харилцаа холбоо илүү идэвхтэй болж эхлэх нэ. Тэгэхээр ямар ч байсан таны хувьд бол өөрт хэрэгцээтэй зүйлүүдээ өөрийн болгох, сонирхож ирсэн зүйлүүдээ илүү их өөрийн болгох, хобби, зорилго, санхүү, хүсэл мөрөөдөл бүх
бүхэл зүйлүүд дээрээ илүү ингээд үр өгөөчтэй юм ургацаа хурааж авдаг юм бас үе рүүгээ та орж ийн. Тэгэхээр 7 дугаар сар бол таны хувьд маш сайн сар. Санхүүгийн талаараач тэр нийгэмд эзлэх байр суурь болон одоо зорилго тэмүүлчин ч гэсэндээ маш сайхан үйл явдлуудыг татаж эхлэх нэ гэж бол харагдаж байна. За энэ дараагийн орд болохоор хилэнцгийн орд. За хилэнцгийн ордныхны маань хувьд ирж байгаа одоо 7 дугаар сар хилэнцүүд маань. За таныг удирддаг ангараг гариг маань мэдээж Тэнгэрийн ван гаригтай холбоотой байна. Тэгэхээр бол энэ бол нэг төрлийн таныг маш огцон өөрчлөлтүүдийг хийх юм байдал руу шилжүүлнэ. Ялангуяа таны хувьд дотоод сэтгэл зүй, дотоод оюун санаа, intimacy, дотоод одоо сэтгэл зүйн хөдлөл болон таны өөрийн чинь нууцтай холбоотой зүйл, ирэмийн харилцаа, за дээрэс нь банк санхүү, үйл хөдлөх хөрөнгө, за тэгээ дээрэс нь татвартай холбоотой асуудлууд гэдэг энэ бүх зүйлүүдээр гинт том эргэлт өөрчлөлтүүд 7 сарын эхний 10 хоног дээр гарахыг үгүйсэхгүй харагдаж байна. За дээрэс нь хин нэгний үхэл хаагцал эсвэл хин нэгний одоо юу гэдэг өв залгамж зүйлүүд хүртэл маш одоо юм тогтворгүй байдлаар эргэхийг үгүйсэхгүй харагдаж байна. За нөгөө талаасаа болохоор таны сэтгэл зүй дотоод асуудал болон оюун санааны хувьд нэлээд дотоод өнцөг байдлууд дээр чинь шинэлэг өөрчлөлтүүд бол гарч ирнэ. Өөрийгөө олж нэх, өөрийгөө олж харах байдлууд илүү идэвх чинь таны хувьд ягаад ч юм ингээд өөртөөгөө илүү нарийн ажиллах боломжийг 7 дугаар сар бол нэг талаараа өгч байна. Учир нь одоо Тэнгэрийн ван гариг ангараг гариг хоорондоо байлснараа нэг төрлийн нэг нь маш зоригтой алхам, нөгөөх нь гинтийн алхамыг хариуцдаг. Тэгэхээр зоригтой гинтийн алхамууд таныг ягаад ч юм бусдын нууцыг мэдэж авах, өөрийнхөө асуудлыг олж харах. За нөгөө талаасаа бас эргээд өөрийнхөө оюун санаа, сэтгэл зүйн хөдөлгөөн зүйлүүдэд наривчлан олж таних, өөрийгөө ухаж, өөрийгөө таньж, өөрийгөө ойлгож дотоод мөн чанараа ил гаргахад чинь нэлээд нөлөөлсөн юм үе бол бас болох боломжтой байна. За нөгөө талаас 70 ван гариг ухрах хөдөлгөөний хоньны ордонд бас хийж эхлэн. Тэгэхээр энэ маань таныг сэтгэл зүй, эрүүл мэндийн талаас эдгэрэх боломжийг бол хангаж өгнө гэсэн үг. Тэгэхээр таны хувьд нэг төрлийн одоо эдгэрлийг, сэтгэл зүйн асуудлыг ялангуяа хин нэгэн хүнтэй холбоотой үхэл хагцлаас холбогдсон уян гашуг хүртэл энэ үеэр та одоо явуулах, ойлгох, харах мөн чанараа таних. Нөгөө талаасаа бас эргээд одоо ажил үйлс дээр харахгүй байсан олон асуудал олж харах. Жишээлбэл таны яг хийх ёстой зүйл чинь мөн үү гэдгийг 7 дугаар сард та илүү их олж таних. Магадгүй ажлын байран дээр танд саад болдог, дайсан болдог хүмүүсийг олж нэх. За нөгөө талаасаа бас эргээд одоо таны хувьд эрүүл мэндтэй холбогдсон асуудлаас болон хагалгаанд хүртэл одоо хамгийн хүн талаараа хүртэл магадгүй орж болох боломжтойг бол харуулж байна. Тэгэхээр энэ үеийг та маш зүй зохистой олж харах хэрэгтэй. Заримд маань маш ийм гинтийн нүдэн нисэн өөрчлөлтүүд, заримд маань ягаад ч юм ингээд хараагүй жаа гинт одоо асуудалд орж ингэж эрүүл мэндийн хүртэл анхаарахгүй явснараа асуудал үүсэх өндөр боломжтой байна гэдгийг бол харуулж байна. Тэгэхээр дотор эргэтэн, хоол хүнс боловсруулдаг эргэтэн болон эмэгтэйчүүд нөхөн үрчхүү гэдэг зүйлүүдэд энэ үеэр анхааралтай байхыг танд зөвлөж байна. За ялангуяа 7 сарын 13-нд хамгийн нааштай өдрүүдийн нэг болж харагдаж байгаа. Тэгэхээр ялангуяа 7 сарын 13 бол нэг төрлийн нар бод гаригийн хоорондын одоо харилцаа тогтоож байгаа үе байгаа. Энэ үе маань таны хувьд эргээд одоо ямар нэгэн байдлаар ихтгэл үнэмшил, за тэгээд өөрийн чинь одоо ихтгэл үнэмшилтэй холбогдсон зүйлүүд илүү их тань нөлөөллөө өгж эхэлнэ. Дээрэс нь их азтай үе бол харьцангуй 7 сарын 13-наас эхэлнэ. 7 сарын 14 шинэ сар мэлхийн ордонд гарснараа та өөрийнхөө урам зориг, итгэж үнэмшдэг одоо тэр сэтгэл зүй хандлагаар асуудлыг даван туулж чадах нь байна. За гадагшаага сургууль соёл хөөцөлд бол 7 сарын 14-нөөс ахуулаад илүү өөр өгөөжтэй болох нь байна. 7 сарын 22-нд нар Арслангийн ордонд орснороо хилэнцүүдийн маань хувьд эргээд энэ маань одоо урт удаан хугацааны ажил карьерийн сонголт, бизнесийн сонголт, за дээрэс нь өөртөө илүү бизнесийн идэ санаа боломжуудыг татах, эсвэл магадгүй таны хувьд шинэ ажил бизнесийг эхлүүлэх хүсэлтэй байгаа бол 7 сарын 22-наас хойш эхлүүлвэл маш одоо үр дүнтэй болох нь байна. Бас дээрэс нь 7 сарын одоо 23-нд бод гариг урагшлах хөдөлгөөнийг хийгээд эхэлнэ. Тэгэхээр энэ маань эргээд таныг гадагшаага чиглэсэн сургууль, соёл, ажил, мэргэжил, бас дээрээс нь одоо бизнесийн уулзалт, бизнес эхлүүлэх, шинэ бизнесийг эхлүүлэх бүхэл боломжуудаар хангаж өгнө. Тэгэхээр бол хилэнцүүдийн маань хувьд 7 дугаар сар бол карьерийн сар, ажил мэргэжлийн сар, карьертайгаа холбоо тогтооно. Сургууль, соёл, карьер,
гэдэг зүйл бол хамгийн чухал. Дээрээс нь эрүүл мэнд, хадгаламж, сэтгэл зүйн дотоод үнцэг байдал, өөртөө ажиллах байдал, өөрийнхөө давуу болон дутуу талыг олж харах, эрүүл мэнд дээрээ илүү том эргэлттэй, том өөрчлөлтүүдийг татсан ийм сар бол өөрөө болж байгаа. Тэгэхээр 7 дугаар сар бол жоохон ийм саадтай боловч нөгөө талаараа таны хувьд заавал ингээ даван туулах шаардлагатай ийм челленжүүд одоо ийм асуудлууд үүсгэхэд та ямар нэгэн байдлаар хойшоо сухгүйгээр нүүр тулж иж энэ 7 сарын одоо асуудлуудыг илүү өөрийн болгож өөртөө зөвөр эргүүлж чадах нэ гэж бол харагдаж байна. За тийм учраас ямар нэгэн байдлаар та зүгээр сууж болохгүй, илүү одоо зөрөгтэй алхмуудыг хийж иж одоо 7 дугаар сар дээр үүсэж байгаа боломж болон асуудлуудыг аль аль нэг нь авч гарах шаардлагатай болох нэ. За энэ дараагийн орд бол Нумын орд. За 7 дугаар сард Нумын ордынхны маань хувьд за маш их ихтгэл үнэмшлэр 7 сарыг эхлүүлж байна. Тэгэхээр ихтгэл үнэмшил, урам зориг, амьдралд эргээд дахиад ялж болно, бүтээж болно, хийж болно гэдгийг нэ мэдэрсэн ийм одоо үе рүү орох нь байна. За Бархасууд гариг маань одоо таныг удирддаг Бархасууд гариг маань 7 дугаар сар гэхэд байршлаа солин Арслангийн орд руу орно. За Арслан бол таны яг одоо эсрэг одоо яг л өөртөө чинь ээлтэй байдаг одоо орд буюу Галбын мах руу шилжилт хөдөлгөөх энэ бол Арслангийн орд байна. Тэгэхээр Арслангийн ордонд Бархасууд гариг маань илүү үр өгөөчтэй, илүү итвэхтэй, илүү өөрлөвчин ингээд эерэг холбоосуудыг тогтоож эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр нумуудын маань хувьд ялангуяа Нумын ордны мандалттай хүмүүсийн маань хувьд бол сэтгэл зүй талаасаа, бие махбод талаасаа эргээд маш ихтгэл үнэмшилтэй, урам зоригтой том алхмуудыг амьдралдаа тавина. Нумын ордны нартай хүмүүсийн маань хувьд болохоор ажил карьер дээр маш том боломжуудыг одоо олж харж үнэлүүгээ одоо эрэг алхмыг хийж эхэлнэ. Нумын ордны сартай хүмүүс гэр бүл сэтгэл зүй талаасаа эргээд одоо ямар нэгэн эдгэрхгүй байсан асуудлууд болон гэр бүлтэй холбоотой асуудал дээр нь эрэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Тэгэхээр бол 7 дугаар сар бол амьсгаа авсан маш их юм урам зориг, ихтгэл үнэмшлэр амьдралыг дахин олж нээсэн одоо ийм одоо үе бол эхлэн. Нумууд маань өөрсдөө угаасаа амьдралыг илүү одоо тийм өөдрөгөөр зоригтойгоор бас ингээд тийм том алхам хийж амьдардаг ийм өөдрөг сэтгэл зүгээр ертөнцийг хардаг одоо учраас энэ маань эргэж сэргэгснээрээ нумуудын хувьд бол эргээд амьдралыг амьдрал итгэл урам зориг маань тэтгэгдснээр эргээд олон асуудлуудыг шинээр олж нээж олон асуудалд эргээр хандж эхэлнэ. За олон ажлуудыг хүртэл эхлүүлэх юм ижээ санаанууд ч төрж эхлэх нэ. За нөгөө талаасаа 7 сарын 4-ний өдөр анхаарах ёстой үе байгаа. Ягаад тэгэхээр ангараг гариг Тэнгэрийн ман гарагтай холбоо тогтоож байгаа. Ялангуяа таны харилцаа холбооны байршил дээр гэдэг маань хүмүүстэй маргах, мэтгэлцэх, хүмүүстэй зөрчилдөх, хүмүүстэй тэмцэлдэх, хэрүүл тэмцэл үүсгэх, гэмт одоо хин нэгэн тань руу эргээд одоо юу гэдэг юм дайрах, тавшлах хүртэл сүр талын нэргүүдтэй бол эрэг талын хувьд гэвэл таны хувьд хамтарч ажиллаж ирсэн хүмүүсээ солих, шинэ хүмүүс одоо тань руу илүү идэвхтэй хандах, урд нь харьцаж байгаа хүмүүстэй илүү харьцах, өөрөөсөө одоо өөр сэтгэл зүй, өөр оюун санаа, өөр төвшний, магадгүй өөр энерги юм уу эсвэл өөр хэл устай хүмүүстэй хүртэл та хамтарч ямар нэгэн шинэ зүйлүүдийг эхлүүлэх, магадгүй та бусдтай айгүй их ингээ гадуур цаг хугацааг өнгөрүүлэх гэдэг ийм зүйлүүд бол 7 дугаар сард бол асар идэвхтэй болохоор байна. Гэмтэл бэртэл авах, хэрүүл тэмцэл хийх, буруу ойлголцохоос зайлсхий учир нь бод гариг ухрах хөдөлгөөнтэй явж байгаа энэ үе дээр таны хувьд ухрах хөдөлгөөн маань буруу ойлголцол, сонсоогүй үе тохиох, эсвэл хэлсэн үгийг нь буруугаар үлгэж авах гэдэг ийм асуудлууд бол үргэлжлүүлнэ гэдгийг анхаар. За нөгөө талаас хамтарч бизнес хийх, хамтарч ажиллах, хамтарч юм хийх одоо маш олон тооны хүмүүс тантай бол идэвхтэй харьцаа үүсгэн. Та ямар ч үсэн энэ 7 дугаар сард бол ганцаараа байхгүй, хүнтэй ингээ байнга идэвхтэй ингээ харьцсан, ажилласан, явсан, хийсэн ийм одоо сар бол өөрөө болно. 7 сарын 9-нд болохоор сугар гарыг байршлаа сольж эхэлж байгаа. Тэгэхээр энэ нь таныг нэг төрлийн одоо ажил карьер дээрээ олон нийтийн харилцаанаар илүү нааштай харагдах байдлуудыг бол сэтрэж өгөн. Таны хувьд магадгүй одоо
дарахтай бол дарагч нь таныг магтах, урамшуулах. Хэрвээ та өөрөө хуваараа одоо ажиллаж амьдардаг бол олон нийтийн өмнө ажлаа танилцуулахад хүмүүс таныг таатай хүлээж авах. За нөгөө талаасаа бас ямар нэгэн байдлаар ажил карьертайгаа холбогдсон таатай мэдээллүүдийг сонсох болон ажиллаа хийхэд илүү аз жаргалтай хүртэл хийх боломжийг сугар гараг маань танд өгнө. 7 сарын 13-нд нар бод гарагтай аялж байгаа маань таны одоо хувьд дотоод сэтгэл зүй, дотоод оюун санаанд чинь одоо болж байгаа асуудлуудыг олж танихад нөлөөлнө. Сэтгэл зүй талаасаа докторгүй, хямралтай, эсвэл өөртөө итгэлгүй байгаа бол үүн дээр ажиллах шаардлагатай. 7 сарын 13 бол эрэл хайгуул хийхэд маш таатай үе байна. Бас нөгөө талаасаа 7 сарын 13 эргээд өөрийнхөө одоо асуудлуудыг хүртэл олж нээж таних болон өөрийнхөө холбогдлолтой ховж асуудлуудыг хүртэл сонсож мэдэх бүрэн боломжтой үе ба гэр бүлийн харилцаанаас нөхөр юм уу эхнэр чинь тань ямар нэгэн хөрөнгө оруулалт юм уу сэтгэл зүй болон бие физиолог эрч хүч энерги болон дэмжлэг тусалцаа бол альж талаараа ирэх боломжтой бол үүсгэж байна. За 7 сарын 14 шинэ сар гарч байгаа. Тэгэхээр шинэ сарнд болохоор та ямар нэгэн байдлаар шинэ одоо зүйл банк санхүүтэй холбоотой асуудлуудыг анхаарал авч үзэх хэрэгцээтэй. Банкнд хандах, эрэл хайгуулах хийх, өв залгамж юм уу, газар худалдаж авах, үйл хөдлөх хөрөнгөтэй болох юм уу, зарах, борлуулах. Тэгээ нөгөө талаасаа болохоор ямар ч үсэн хадгаламжтай холбоотой зүйлүүд гэсэн зүйлүүдээр илүү шинжилэлт өөрчлөлт зүйлүүдийг хийх банктай холбоотой асуудлуудаа шийдэхэд бүрэн боломжтой болж эхэлнэ. За 7 сарын 22-нд нар Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр нар Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр илүү нөгөө нэг яриад байсан одоо итвэхтэй аз боломж болцоо амьдралын итвэх. За тэгээд хувь тавиланд итгэх, азанд найдах, хувь тавилан илүү эргээр харах юм болж улам ихсэж өгнө. 7 сарын 23-нд бод гараг урагшлах хөдөлгөөн хийснээр таны банкны асуудал, таны үр ширийн асуудал, таны үйл хөдлөхийн асуудал, таны өв залгамжийн асуудал, таны гэр бүлийн харилцаанаас ирэх асуудлууд бүгд шийдэгдэх бүрэн боломжтой болж эхэлнэ. За 7 сарын 26-наас санчир гараг ухрах хөдөлгөөн хийж байгаа. Энэ маань таны хувьд мэдээж одоо таны сурч мэдэх, гэр бүлтэй холбоотой ялангуяа үр хүүхдтэй холбоотой асуудал төр чинь нөлөөлөл үзүүлнэ. Тэгэхээр үр хүүхдтэй холбогдсон ямар нэгэн шийдэггүй асуудал байгаа бол энэ үеэр шийдэгдэх гэдэг юм уу, шийдэгдэх асуудлууд нь дахин сэтрэгдэн гарч ирнэ. За дээрэс нь таны хувьд өөрөө чи хобби зорилго зүйлүүд бас иргэн харах шаардлагатай болно. 7 сарын 29-нд бол сайн өдрүүд нэг гэж үзэж байгаа учраас нар бархас үд гарагтай аялж сар битүүрж байгаа. Тэгэхээр энэ үе маань таныг эргээд амьдралын зорилго төр чинь томоохон алхмыг харуулахаас гадна сар битүүрэл маань одоо нумуудын маань хувьд бодсон бодлоо ажил болгож хэрэгжүүлэх. За дээрээс нь сургууль соёлтой холбоотой асуудлуудаа шийдэх, өөрийнхөө бизнестэй холбоотой асуудлуудаа шийдэх, сошиал медиа дээр хийдэг ажлуудаа өөрчлөх болон шинжлэх. За дээрээс нь ойрын аялалд гарах га цаадтай байсан бол ойрын аялал шийдэгдэх, ах дүүстэй холбоотой дуусгаагүй байсан асуудлууд дуусгах шийдэгдэх гэсэн ийм таатай үеуд өрнөхөөс гадна ерөнхийдөө бол том зорилго тээж дараагийн одоо сурч мэдэх, юуг сурч мэдчихэж таны ажил амьдрал цаашдаа өрнөлтөө явах юм бэ гэдгийг нумад маань илүү ойлгосон юм таатай үеэр 7 дугаар сар маань одоо үд талхаа одоо юу гэдэг өндөрлж байна гэсэн үг. Тэгэхээр бол 7 сар нэг төрлийн одоо нумуудад маань итгэл үнэмшил, сурч мэдэх боломж болцоогоор хангасан юм таатай үе эхлэх нэ. За энэ дараагийн орд бол матрын орд байна. За матрын ордныхны маань хувьд ирж байгаа бүтэн одоо 7 дугаар сар бол нэг төрлийн одоо өөрт чинь оюун санаа, дотоод сэтгэл зүй. За дээрээс нь 7 дугаар сар маань эргээд одоо харилцаа холбоо, бусдаас ирэх дэмжих тусалцаа, бусд хүмүүсийн хадгаламж зүйлүүд юм уу, өв залгамж, гэр бүл эхнэр хүүхдийн одоо дэмжлэг, эхнэрээс нөхрөөс ирэх одоо харилцааны асуудал. За дээрээс нь таны хувьд үйл хөдлөх хөрөнгөө зарах, борлуулах, эсвэл банк санхүүтэй холбогдсон ажил зүйлүүд бүгд идэвхтэй бас болох нэ. За матрын ордныхны маань хувьд Тэнгэрийн ван ангараг дариг хоёр маань таны ажил үйлсийн байршил болон хийж бүтээж байгаа зүйлүүд төр чинь нөлөөлж байна. Тэгэхээр та ялангуяа их тийм өрсөлдөхүйц, тэмцэлтгүйц гэдэг юм уу, бусдтай ингээд ямар нэгэн асуудал одоо үүсгэлээ гэж бодоход даван туулах юм боломж маш өндөртэй сар болж эхлэх юм байна. 7 дугаар сар төр чихтэй ингээд тэмцээн уралдаанд орвол маш таатай сар.
7 дугаар сар тэр чихтэй таны хувьд ажил дээрээ дуусгаагүй байсан ажлуудаа хийж дуусгахсаар ажлаас гарах боломжтой сар, бас ажилд орох боломжтой сар гэж бол харагдаж байна. За нөгөө талаас 70 гаруй ухрах хөдөлгөөнийг хийснээр таны гэр бүлд болоод байгаа асуудал, үл ойлгомжгүй асуудлууд шийдэгдэж эхэлнэ. За санжир гариг бас 7 сарын 26-нд ухрах хөдөлгөөн хийж байгаа бол таны хувьд эргээд бас орон байр, гэр бүл, эцэг эхтэй холбоотой асуудлуудаа эрг нааштайгаар шийдэх боломжтой сар байна. За нөгөө талаас таны хувьд бол гэр бүлийн амьдрал, санхүүгийн асуудал, үр ширтэй холбоотой асуудлуудаа шийдэх тун таатай сар өөрөө 7 дугаар сар болно. Ямар ч байсан таны хувьд мөнгө санхүүгийн асуудал, орон байрны асуудалтай байгаа бол банкнд хандах, банктай холбогдох, банкнаас зээл авах гэдэг зүйлүүд бол идэвхжих бүрэн боломжтой сар. Ялангуяа 7 сарын 22-наас хойш. За нөгөө талаасаа бас эргээд таны хувьд гэр бүлд чинь одоо шинэ хүн нэмэгдэх, үр хөвгттэй болох боломжтой бас саруудын нэг бол өөрөө болж өгнө. За нөгөө талаасаа сугар гариг таны одоо sister sign буюу охины ордонд очиж байгаа. Тэгэхээр энэ маань таныг эргээд ихтгэл үнэмшил, урам зориг, за сурч мэдэх, хувь тавилангаас ойлгох чадамжууд чинь улам нэмж өгнө. Хэрвээ та сургууль соёлд явах гэж байгаа бол илүү үнэтэй, илүү мөнгө зарсан сургууль соёлд явахыг үсэхгүй харагдаж байна. Эрэл хайгуул хийж сургууль соёлд сурахын тулд танаас бас зарлага үрлэг гарах боломжтой харагдаж байна. За ямар ч байсан таны хувьд бол 7 дугаар сар тэр чихтэй амьдралын асуудлуудаа шийдэх, гэр бүлд болж байгаа асуудлуудаа шийдэх илүү нааштай талаараа. За нөгөө талаас хэрвээ та одоо жишээлбэл хувийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол 7 дугаар сарын ялангуяа одоо 13, 14 болон 23, 26 гэдэг өдрүүд бол хамгийн таатай үеуд бол болохоор харагдаж байна. Дээрээс нь таны цаг нар, ажлын байр, альва одоо хийх гэж байгаа зүйлүүд чинь өөрчлөгдөж эхэлнэ. Гэмтэл бэртэл авахаас болгоомжлох хэрэгцээтэй. Нөгөө талаас одоо юу гэдэг амтнд хаазуулах, зэрлэг амтнаас хол байх гэдэг зүйлүүд бас их идэвхтэй харагдаж байна. За нөгөө талаас болохоор нар бархасад гарыг 7 сарын 29-нд хамтын аяллыг хийж байгаа маань танд урт удаан хугацааны төлөвлөж байгаа одоо ажил дээрээ хин нэгэн хүнээс, хин нэгэн байгууллагаас хөрөнгө оруулалт хүртэл одоо авах бүрэн боломжийг юм нааштай байдлаар шийдэж өгнө. Жишээлбэл хэрвээ та бизнесээ дэмжүүлээ, бизнесээ хөгжүүлээ гэд банк, санхүү, дэмжлэг тусалцаа, эсвэл өөрөөчтэй одоо хөрөнгө оруулалт хайж байгаа, хөрөнгө оруулагч хайж байгаа бол энэ үед бол тун таатай үе бол эхэлнэ. Нөгөө талаасаа бас таны хувьд өөрийнхөө одоо дотоод асуудлыг олж харах, өөртөө дутуу байсан зүйлүүдээ олж нээх, өөрийнхөө саадуудыг олж харах болон өөрийнхөө боломжуудыг олж нээх, хин нэгэн хүн танд боломжийн санал тавих, өгөөрөө дамжуулан таны бизнес тэтгэгдэх юм уу, таны өөрийн чинь зорилго тэтгэгдэх бүрэн боломжтой. За дээрэс нь одоо ямар нэгэн байдлаар одоо гэмтэл бэртэл авахгүйхан шиг, за дээрэс нь өөрийнхөө зорилгыг нарийн одоо тооцоолж тодорхойлоод санхүү мөнгөн дээр ажиллаж чадвал асуудлуудаасаа гарах боломжтой саруудын нэг бол өөрөө 7 дугаар сар болж өгнө. Тэгэхээр матруудын маань хувьд энэ үеэр илүү одоо нухацтай, болгоомжтой, бас их тийм төлөвлөгөөтэй ажиллахыг зөвлөж байна. За энэ дараагийн орд бол Бомбей орд байна. За Бомбей ордынхны маань хувьд 2026 оны 7 дугаар сар тэр чихтэй 7 сарын одоо хувьд за бомбуудад маань Тэнгэрийн маан гариг бол маш чухал. Тэнгэрийн маан гариг Бомбей ордыг удирддаг. Тэгэхээр ангараг гаригтай 7 сард буюу 7 сарын 4-нд Ихрийн ордонд аялж байна. Тэгэхээр энэ бол бас их чухал үйл явдал байна. Тэгэхээр яг ч юм өөрийгөө та танилцуулах байдал, өөрийгөө авч явах байдал, өөрийгөө олон юм таниулах байдал бол маш их эрчимжж байна. Тэгэхээр Бомбей ордны мандалттай, Бомбей ордны нар сартай одоо хүмүүс маань 7 дугаар сарын 4-ний өдөр бол та ягаад ч юм өөрийнхөө шууд зорилгыг өөрчлөх гэдэг юм уу, зорилго дээр өөр алхам тавих гэдэг юм уу, эсвэл зорилготой хүрэхин тулд өөрийгөө жоохон өрөмцөр харуулах юм шаардлагатай огцом эргэлтүүд бол гарч ирнэ. Ер нь бол 7 сарын эхний 10 хоног бол таныг одоо маш их эрчимтэй өөрчлөгдөхийг шаардна. Дээрээс нь эрчимтэй алхмуудыг тавихыг шаардна. Тэгэхээр ангараг гариг бол хязгаарч зогсохгүй, Тэнгэрийн маан гариг бол энэний одоо илүү дэмжин, гэхдээ илүү огцом эргэлтүүдийг бол танд татна. Тэгэхээр бол 7 дугаар сарын эхний 10 хоногт та төлөвлөөгөө өөрчлөлтүүдийг, төлөвлөөгөө сонголтуудыг, төлөвлөөгөө зүйлүүдийг бол өөртөө татж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ илүү сайн талаараа нөлөөллөө танд өгнө. 7 сарын 7-ны өдөр 70 мянгаар ухрах хөдөлгөөнийг хийснээр таны хувьд одоо ямар нэгэн байдлаар
бодож байгаа зүйлүүд одоо foggy юм уу одоо ойлгомжгүй байсан бол тэр маань одоо илүү нээлттэй болж байгаа. Таны хувьд бодол санаа ямар нэгэн төлөвлөж байгаа зүйл бодол санааны хувьд ингээд нэг төлөвлөгөө жоохон удаашралтай юу их ойлгохгүй төлөвлөсөн энэ байсан бол энэ маань өөрчлөгдөж эхэлнэ. За нөгөө талаасаа болохоор таны хувьд юу гэдэг ингээд өөртөө эргэлзэхгүй болж эхлэх, ямар нэгэн бодсон зүйлүүдийг хийж бүтээж эхлэх, хин нэгэн хүнээр заавал хэлүүлэхгүйгээр зоригтой алхам одоо хийхэд нөлөөлсөн сар бол 7 дугаар сар өөрөө болж өгнө. Сугар гарыг байршлаа солисноор таны хувьд тодорхой хэмжээгээр өөрт чинь илүү одоо газарцсан шийдлүүдийг тавих, газарцсан зүйлүүдийг хийж бүтээхэд нөлөөлөхөөс гадна ямар нэгэн байдлаар бомбуудын маань хувьд одоо өөрсдийнхөө одоо юу гэдэг ажил, амьдрал, гэр бүлийн амьдралдаа илүү анхаарлаа хандуулж гэртээ ямар нэгэн хөрөнгө оруулалт хүртэл одоо хийхийг үгүйсэхгүй байна. За нөгөө талаас 7 сарын 13-нд нар бод гариг хоёр хоорондоо хамтын аяллыг бол хийж байгаа. Тэгэхээр таны одоо хувьд эрүүл мэндийн байдал, сэтгэл санааны байдал ямар нэгэн муу одоо зуршлуудаас салж шин дайд, шин эхлэлүүдийг тавихад 7 сарын 14 бол маш сайн байна. Ягаад тэгэхээр шин сар маань гарч ийн. Тэр шин саранд одоо дахин шин дайд, шин амьдралын хэлбэр, шин одоо цаг нарын зарчим зүйлүүд юм уу хувааруудыг бий болгоход тундаатай үе эхэлнэ. За дээрэс нь ажил дээр үүсэж байсан саадууд арилах боломжтой, ажил дээр үүсэж байсан үл ойлголцлууд үүсэх одоо юу гэдэг нэг тийшээ шийдэгдэх бүрэн боломжтой. Бичиг цаасны ажлаасаа 7 сарын 23 гэхэд та гарах өндөр боломжтой болж эхэлнэ. Дээрэс нь хуучин дуусгаагүй байсан ажлуудаа 7 сарын эхний 20 хоногт бол бүгднгийн та дуусгаж нэг тийшин шийдэх өндөр боломжтой болох нэ. За нар мэдээж одоо 7 сарын 22-нд Арслангийн орд руу шилжил төлөвлөгөөхийн бомбуудын маань хувьд энэ маань тэр чигтээ харилцаа холбооны үүд хаалгыг нэ. Тэгэхээр бол та шинэ хамтрал, шинэ харилцаа, шинэ одоо юу гэдэг хүрээлэл, шинэ одоо бизнес партнер, эсвэл шинэ хөрөнгө оруулагч эднийг өөртөө татах бүрэн боломжтой үйл эхэлж байна. Тэгэхээр ер нь бол Арслангийн ордонд одоо нар Бархас өд гарыг хамтын аяллыг 7 сарын 29-нд хийснээр хамгийн азтай lucky break одоо үүсэж байгаа. Тэгэхээр энэ үе дээр таны хувьд бол одоо хин нэгэн хүнтэй танилцах, хин нэгэн хүнтэй уулзах, хин нэгэн хүнтэй уулзах, харилцаа холбоол дараагийн түвшинд очих гайхалтай үе эхэлж байна. Тэгэхээр бол бомбуудын хувьд энэ одоо 7 дугаар сарыг дүнжлэхэд таны хувьд одоо болцоонд зоригтой яв, таны хувьд харилцаагаа чөлөөтэй байлга, шинэ харилцааг одоо өөртөө тад шинэ хүмүүс орж ирэх боломж бололцоо үүд хаалгыг нээлттэй байлга. Ягаад тэгэхээр одоо юу гэдэг таны хувьд гинт хин нэгэн хүнтэй болцоонд явах, гинт нэг хин нэгэн хүнтэй одоо харилцаа үүсгэх, за дээрэс нь бас өөрийгөө илэрхийлэх, бүтээлчээр таниулах, олон нийтийн ажилд оролцох, олон нийтийн ажилд гарах, өөрийгөө харуулах, презент хийх гэсэн бүхий л зүйлүүд бүгд идэвхтэй болж байгаа учраас танаас шалтгааллах зүйл гэвэл жоохон зоригтой байхыг 7 дугаар сар маань бол хүсэж байна. Олон хүмүүст хүрэх боломжтой, олон хүмүүст хүрэх боломжтой ажлуудыг та хийх боломжтой юм таатай үе байна. Тэгэхээр 7 дугаар сар бол таны хувьд бол зарим талаараа одоо ганц биеуд маань хин нэгэн хүнтэй очих нь байна. За хосууд маань гэрлэх саналыг авах нь байна. За бизнес хамтралууд маань бизнес хамтрагч нартай болох нь байна гэдэг маш олон гинтийн одоо хараагүй, мдээгүй олон үйл явдлууд 7 дугаар сард бомбуудыг бол хүлээж байна. За хамгийн сүүлийн одоо орд бол загас. За загасны ордынхны маань хувьд 7 дугаар сар. За юугаараа маш өвөрмөц байхаа гэвэл 7 сарын эхний 10 хоногт та орон байраа солих, орон байраа өөрчлөх, эсвэл гэртээ засвар хийх, орон байраа томруулах, жижигрүүлэх, эсвэл өргөжүүлэх, тэлэх гэд олон талаар нь одоо өөрчлөлтүүдийг та хийж эхлэх нь байна. Зарим маань энэ үеэр газар аваад газар хатгах гэдэг юм уу одоо байшин саваа барих, зарим маань энэ үеэр нүүх суух, зарим маань энэ үеэр үл хөдлөх хөрөнгө худалдаж авах энэ гэсэн маш олон зүйлүүд одоо хийгдэж эхлэх нэ. За нөгөө талаас 7 сарын 7 70 гараг одоо ухрах хөдөлгөөнөө бол хийж байна. 70 гараг ухрах хөдөлгөөнөө хийснээрээ за таны хувьд 7 сарын 7-нд ухрах хөдөлгөөн хийснээр санхүүгийн байдлаар үүсэж байсан асуудлууд мөнгө төрөхтэй холбоотой үрлэг зарлагаа илүү олж харахад нөлөөлнө. Таны хувьд мөнгөө яаж өрөх вэ, санхүүгээ яаж авч явах вэ гэдгийг илүү харж ойлгож одоо ямар зүйл дэмий зүйл худалдаж аваад ямар зүйлд хөрөнгө оруулалт хийгээд байгаа вэ гэдгийг ойлгож авах боломжийг өгнө.
Ялангуяа 7 сар тэр жигтэй бод гарыг ухрах хөдөлгөөн хийсэн байгаа учраас хүмүүсийн хэлж байгаа зөвлөгөө эсвэл өөрийн чинь үрлэг зарлах тооцоол бол таны хэрэг сэтэрсэн байхыг үүсэхгүй. Тэгэхээр энэ үеэр та илүү анхаарлаа тэр зүйлд хандуулна. Хоёрт гэвэл 7 сарын 9 сугар гарыг байршаад садлан таны харилцаа руу ирж байгаа. Тэгэхээр гэр бүлийн харилцаанд байгаа загаснуудын маань хувьд харилцаанууд тун таатай байна. Эхнэр нөхөртөөгөө харилцаа таатай бол ганц биед маань хүмүүстэй уулзах, уулзах, танилцах бүрэн боломжийг бол өгч байна. 7 сарын 9-өөс 7 сарын 30 хүртэл таны хувьд харилцаа тун таатай, хүмүүстэй та харилцааны таатай байна. Хамтрах, ажиллах, гэрээ хэлцэр хийх талууд дээр бүх талаараа та сэтгэл татам харилцаануудыг өөртөө бол татж байна. За нар 7 сарын 13-нд бод гар ихтэй аялж байгаа. Тэгэхээр энэ маань таныг нэг төрлийн өөртөө ч холбогдсон байдлаар харах юм бол ямар нэгэн ихтгэл үнэмшил, ямар нэгэн зориг тэмүүлэл, ямар нэгэн сурч мэдэх тал дээр ч маш их идэвхтэй эерэг өөрчлөлтүүдийг бол өгч байна. За нөгөө талаасаа болохоор шинэ сар 7 сарын 14-нд гарснараа та гэр бүл үр хүүхэдтэй холбоотой асуудал дээр шинэлэг эерэг өөрчлөлтүүдийг бол татна. Та өөрөө бас өөрийнхөө дуртай сэдв хоббигоор сургууль соёлд орох, хоббигоор ямар нэгэн шинэ зүйлийг эхлүүлэх бас бүрэн боломжтой. Дуртай сургалт семинартаа суух, аялах, явах, сурах гэдэг талууд ч юм бол нэг идэвхтэй болж өгнө. Нөгөө талаасаа болохоор таныг удирддаг бархасууд гариг маань байршлаа солиод арслангийн орд руу шилжиж хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр арслангийн орд руу шилжиж хөдөлгөөн хийж байгаа маань танд нэг төрлийн эрүүл мэнд, ажил үйлс зүйлүүд дээр анхаарлаа хандуулах. За тэгээд бас эрүүл мэндэд анхаарах, ажил үйлсэд анхаарлаа хандуулах, за завгүй болох, зарим маань тэжээвэр амтантай болох, тэжээвэр амтан өргөж авах энэ гэсэн ийм зүйлүүд болохоос гадна эрүүл мэндэд анхаарлаа хандуулах, илүү их дараагийн бүтэн нэгжил таны амьдрал дээр жин нэмэх, ажиллаар ихэд их ажилтай болох боловч дагаад та өөрөө маш юм залхуудуу болохыг бас сөрөг талаараа харуулж байна. Эрэг талын хувьд харах юм бол та сэтгэл зүй талаасаа, эрүүл мэндийн талаасаа маш олон эдгэрэл зүйлүүдийг өөртөө бол татах боломжтой ийм үе бол эхэлж байна. Тэгэхээр бол таны хувьд эрүүл мэндэ анхаарч гэр бүлтэй холбоотой асуудлаа шийдэж, магадгүй таны хувьд нүүс сусныхаа дараа илүү их амрах, илүү их ажиллахаа зогсоох, илүү их эрүүл мэндтэй цаг хугацаагаа гэр бүлдээ эсвэл үр хүүхэд юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тэжээвэр амтантайгаа өнгөрөхийг бол үгүйсэхгүй байна. За нөгөө талаасаа бас харилцаа холбоо маань тун таатай учраас 7 дугаар сар тэр чигтээ таны хувьд бол ажил, эрүүл мэнд, үр хүүхэд, гэр бүлийн амьдрал, харилцаа холбоо маань хамгийн идэвхтэй юм анхаарлыг тань татсан юм сар болно. 7 дугаар сард бол энергийн хувьд танаас юу өөрчилж байгаа вэ гэвэл илүү их эрүүл мэндэд анхаарахыг шаардж байна. Илүү их ажил төрөлтөө нухацтай хандахыг бол шаардж байна. Өдөр тутмын цаг нартай амьдрал, өдөр тутмын хоол хүнс, дайет, за тэгээд өдөр тутмын цаг хугацаа өнгөрөөж байгаа газартаа та илүү их эерэг эрүүл орчныг бий болгохын төлөө 7 дугаар сард та явах нь хамгийн чухал нөлөөтэй. Дээрээс нь 7 дугаар сард 70,000 гаруй ухрах хөдөлгөөнөө хийж байгаа маань таныг нэг төрлийн өөрийнхөө худалдан авалт, санхүүгийн асуудал дээр ч гэсэндээ зүй зохилтой хөрөнгө оруулалт хийх, зүй зохилтойгоор харах, эрүүлэр харах гэдэг юм уу, мөнгө санхүүгөө зөв зохистой үрхэдтэн нөлөөлж, эргээд хадгалах, өөрийн болгох, хуримтлуулах. Нөгөө талаасаа бас эргээд юу гэдэг сургууль соёл боловсролтой анхаарах гэдэг ийм таатай үеийг бол өгөх нэ.